тоглогыг тэмдэглэн өрүүлж байгаа нийт шарын голчууд та бүхэн Бенжигтол дэлгэр сайхан надаарай. Өнөөдөр шарын голын маань түүхт 60 жилийн аваас гадна Монгол улс тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны түүхт 111 жилийн ардын уусгалын 101 жилийн мөн бидний төрлөх дархан отын маань 60-61 жилийн өн баярууд давхцаж байгаа билээ. Ийм учраас та бүхэндээ энэ хүн мэдлэгийг Дархан уул аймгаас сонгогдсон улсын хурлд ажиллаж байгаа миний бие мөн Багаагийн Баттуур Гонгорын Давидны улсын хурлын гишүүд болон засгийн газрынхаа өмнөөс мөнчлөн хүргэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Тэртээ 60 жилийн өмнө зөвлөлт Монголын хайгуулчид шарын голын энэ хүндэд анхны нүүрсний ордыг нэгэн илрүүлснээс хойш 160 өнгөрчээ. Өнгөрсөн 60 жил маань 100 дамжсан нийгмийн хөгжил солигдсон онж болсон амаргүй үе байлаа. Гэсэн мэдээч 60 жилийн даваан дээрээс эргэн харахад шарын гол сум маань бид 8000-уула хол давсан ийм ард иргэдтэй Дархан уул аймгийн төдийгүй Монгол улсын хувьд эдийн засгийг хөгжил дэвшлийн томоохон суурин газар сум болон хөгжиж иржээ.
Ингээд та бүхэндээ дахин ойн баярын мэндийг хүргэж морин хурдан бүхэн хүчтэй сурн мэрэгэн дэм чотод дэлгэр сайхан наадаарай гэж хүсье өрөө. Баярлалаа та бүхэндээ. Борлог тэмдэглэн өрүүлж байгаа нийт шарангалчууд та бүхэн бенж хотод дэлгэр сайхан наадаарай. Өнгөрсөн 62 оноос уурхай түшиглэж анх байгуулагдсан. Тэгээ энэ цаг үеэс бол одоо Орос Монгол одоо улсын найрамдал харилцааны илэрхийлэл болж одоо ингээд хөгжлийнхаа гарааг эхлүүлж ирсэн ийм түүхтэй. Тэгээд одоо 1979-өөс 1989 он 90-ад оны үе хүртэлх энэ хугацаанд бол одоо бас дэд бүтцийг өндөр хэмжээнд хөгжүүлсэн. За одоо одоогийн энэ ерөнхий хөнгө төрхийг одоо олж хотын шин чанарыг өөртөө агуулсан юм. Монгол орны томоохон одоо сумд тооцогддог ийм сум байна. Гэвч 1962 онд Ардын хурлын тэргүүлэгчдийн зарилгаар анх Шарангол сумын хороо захиргаа байгуулагдсан юм түүхтэй. Тэрнээс хойш өдөгөө одоо 60 жилийг бид хамтдаа өнгөрүүлсэн байна. Тэгээд Монгол орны өнцөг бүлэн бүрт суугаа одоо нутгийн ахан дүүс энэ нутагтаа эдээшин байгаа нутгийн нийт иргэдтэй одоо 60 жилийн баярын мэндийг хүргэж сайн сайхан бүхний хүсье өрөөё. За ийхүү нар хурдгширсэн энэ өдөр Буянт Тоо Тиймэр компани Тоо Тиймэр Entertainment-ийн уран бүтээлч хамтлан Дархан уул аймгийн Шарангол сум үүсгэн байгуулагдсны түүхэн яруу алдарт 60 жилийн он их баяр цэнгэл наадмын 2 дугаар хэсгийг үзэгч та бүхэндээ бэлтгэн үзүүлж байна. За энэхүү өдөр нутаг нутгаас угларсан хурдан 60 гаруй алтан турднууд 20 км-ийн асаа шандас орхоор хурдан адуун сүргийн манлай гарааны ногоонд хөрөмчний ард игнэн зогсож буй мөчийг үзэгч та бүхэн харж байна. За Дархан уул аймгийн Шарангол сум бол одоо дид бүцэц сайтай нийт одоо ард иргэдэн ажилч хөдөлмөрч уул уурхайн дид бүцэцтэй ийм сайхан сум байлаа. За ингээд одоо 60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нийт шаранголчууд энэ өдрийн баяр цэнгэл наадмын адуун сүргийн манлай азарганы уралдааныг барайны зорхоо дээр сэтгэл одоо догдлон хүлээж байгаа. За ингээд хурдан адуун сүргийн манлай азарга ирэхэд бэлэн болж зохион байгуулагчид морь тавиачдыг бол одоо төхөөрөмжний араас гаргаж байгаа мөчийг үзэгч та бүхэн харж байна. За энэ өдрийн баяр цэнгэл наадамд улсын алдарт үеач энэ жил $1000 уралдаанд хурдан даага түрүү магнат урласан Гүнсэнгийн ганжуулан алдарт хурдан хээр азрагтай ирсэн байлаа. 3 хоногийн өмнө Сэлэн аймгийн баяр наадамд түрүү магнат урласан хонгор азраг тэргүүтэй. За ер нь л одоо Сэлэнг Дархан уул аймгийн шигшмэл азрагнууд морцсон байгааг үзэгч та охин харж байна. За чанар чансаатай ийм сайхан уралдаан болсон. За манай зураглаач бол за энэ хөндийгөөс азраг эргэж байгаа мөчийг нисдэг камераас харуулж байгаа мөчийг үзэгч та охин харж байна. За ингээд 60 жилийн он их баяр цэнгэл наадмын адуун сүргийн манлай азрагны уралдаанд ямар аавын хүүгийн азраг төрөөж 10 жилийн түүхэн цуванд нэрээ дурсахыг хамтдаа харцгаая. За хорж илөө. Дархан уул аймгийн Шарангол сум үүсгэн байгуулагдсны түүхэн яруу алдар 60 жилийн он их баяр цэнгэл наадмын адуун сүргийн манлай азраг гарааны ногоонд хөрөмчний араас нэгэн зэрэг эргэж байгаа мөчийг үзэгч та охин харж байна. За Шарангол сумаас Дархан Шарангол сумын аймгийн алдарт уяач Пружалын төгс эрдний хурдан мар халзан азрагш хурдан азраг үзүүрэн хитэн азрагтай нийлээ урагшиж байгаа. Хэдхэн хоногийн өмнө оюуштай холбооныхын 10 жилийн он баяр цэнгэл наадам түрүү магнат ордсон сумын алдарт байж Ганбаатарын амар санаагийн хурдан мар азраг шүтлэн хязаалан сумынхаа баяр наадам түрүү магнат ордсон. За ингээ өмнөний азраган дээр ирэхэд хурдан хээр азраг хөтлөө явж байгааг үзэгч та охин харж байна. Дорн аймгийн цагаан хуу сумын Монгол улсын залуу алдарт байж Гүнсэнгийн ганжуулууны унган адуу цагаан хүүгийн өдрөтийн оюу солонд харуулж байгаа Шарангол сумын уяа жүгдрийн хэцүүгийн хурдан хээр азраг хөтөлсөн байгаа торгон мөчийг үзэгч та охин харж байгаа бол 3 хоногийн өмнө Сэлэн аймгийн баяр наадам түрүү магнат урдсан Дархан уул аймгийн Шарангол сумын уяач чулууны отон баярын хавчиг хонгор азраг энэ өдрийн баяр цэнгэл наадмын адуун сүргийн манлай азрагны уралдааны аман хүзүүн дээр явж байна. За Дорн аймгийн Баян Түмэн сумын уяат Дорндын хаан банкны зэрэг Түмэн зайгийн унган адуу хурдан хонгор азраг аман хүзүүн дээр явж байгаад араас халдсан азраг гарч ирлээ.
За энэ халзан газар бол Дархан уул аймгийн харьяат Эрдэнэ талайн Дэмрэл самбуугийн хурдан халдсан газаргаа Завхан аймгийн Цэцэн улсын Монгол улсын тодмонлоо уяаж Бэгц сүрэнгийн содон зүг тодмонлоогийн урган гадуу Сэрэн аймгийн Жавхан сумын аймгийн алдарт байж гам болдын гам төгс уяас олгонд харуулж байгаа. За гам төгс уяаж Монголын шигшмэл хурдан мөрдийн их хурд 8 уралдаанд Монгол улсын манлаа уяаж за цэнгдийн хурдан хүрмөрийг л одоо их хурд уралдаанд айраг турдлуулсан юм уяаж байгаа. За ингээд уйж байгаа халдсан газар нь хайргийн 3 өдөр явж байгаа бол Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Шүгүртийн Ламсрынгийн унган хурдан хол азраг хайргийн 4 өдөр явж байгаа бол Битүү нэмнэтэ бор азраг бол Ганбаатарын амар санаагийн хурдан бор азрагаа. За олон түмэн бол одоо Мантуу гэдэг очоор нь бол Шарын улс сумынхан андахгүй сайн мэднэ. Сумын алдарт уяаж Ганбаатарын амар санаагийн хурдан бор азраг 10 хоногийн өмнө уяжтай холбооныхаа 10 жилийн их баяр цэнгэл наадам түрүү магнат урдсан шүлтэн сумынхаа баяр наадам төрүүлээд хязаалан мөн сумын баяр наадамдаа төрүүлсэн ийм хурдан азраг байгаа. За түүний цааталтан сайхан хээр азар гараадсан Төв аймгийн 100 мод сумын Логшрын зэтэн содны уяас олгон даруулж байгаа. Сэргэлэн сумын Төв аймгийн Сэргэлэн сумын Гамбагийн урган гадуу Дархан уул аймгийн Шарын улс сумын уяаж Одгөрлийн хурдан хээр азрагны уралдааны 5 азрагны ард дээр 6 дээр явж байгаа харагдаж байна. За 7-гийн азраг сайн халтан харагдаад өнгөрсөн Дархан уул аймгийн баяр наадамд 1 жил 4 хайрын төрөв бүрдэж байсан аймгийн алдарт байж Пүрвжлийн Хөв аймгийн алдарт байж Төгс Эрдэнэ хурдан бор азраг харагдлаа да. За энэ хадган сахиустай халдсан газар бол Монгол улсын тодмондоо байж Бэгц сүрэнгийн содон зогийн урган гадуу. За энэ өдрийн баяр цэнгэл наадмын Адуун сүргийн мандаа азрагны уралдааны айргийн 3 дээр явж байгаа. Эрдэнэ далайн Дэмрэл самбуугийн хурдан хүрэн халдсан газрыг үзэгчтэй охин талдан харлаа. За энэ 2017 он Сэрэнгийн одоо Сэлэн аймаг зохион байгуулагдсан улсын хууль бүсийн уралдаанд хязаалан үрээ түрүү магнат урлаад Дархан уул аймгийн баяр наадамд 2 төрүүлсэн 9 настай ийм мэдэрхэн түмэн их байгаа. За Шүгүртийн Ламсрынгийн унган намагтай хол азраг. За түүний харалтал дээр Логшрын зэтэн содны уяас олгон даруулж байгаа Сэргэлэн сумын Гамбагийн урган гадуу Дархан уул аймгийн Шарын улс сумын Одгөрлийн хурдан хээр азрагыг үзэгчтэй охин толдон гарч байгаа. Ганбаатарын амар санаагийн бор азраг энэ даван дээр олон жил оролцсон гадуу. За дааган цагаас л одоо энэ даван дээр мордсон болгондоо хайрыг дөрөнд ордож байгаа. За амийг нь ангатад татаад байгаа бор хатсан газар гол Пүрвжил алдартын Хөв Төгс Эрдэнэ хурдан бор азрагаа. За Шарын улс сумын одоо нэрийг бол олон том жижиг наадамд бол одоо өргөн гарсан юм уяаж байгаа. Дархан уул аймгийн баяр наадамд 2013 онд 2-4 хайрыг хүртсэн Пүрвжил алдартын Хөв Төгс Эрдэнэ хурдан бор азраг аавгүй 2 алдарт уяаж Дархан уул аймгийн Шарын улс суманд бол одоо аавгүй 2 энэ уяаж байдаг. За 2 бор азраг бол одоо хамын үзүү хайргийн 3 дээр 4-5 дээр явж байгаа мөчийг үзэгчтэй охин харж байна. За Ганбаатарын амар санаагийн хурдан бор азраг бол за Дархан уул аймгийн засаг дараагаас Насанбатын одоо унган гадуу байгаа. За сумын халзан азрагныхан дөл. За Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Шүгүртийн Ламсрынгийн унган намагтай хурдан хол азраг энэ өдрийн баяр цэнгэл наадмын Адуун сүргийн манлын азрагны уралдааны үзүүрэн 3 азрагтай уралж байгаа жоохон ажил хайргийн 4 рүү орж иж байна. За Сатан зөгийн манлагийн унган гадуу Дархан уул аймгийн уяаж Эрдэнэ талайн Дэмрэл самбуугийн хүрэн халзан азраг хайргийн 3 дээр хэвээрээ. За үзүүрэн хээр азрагны байр солигдоогүй багчнэ. За Дорнод аймгийн Цагаан Овоо сумын Монгол улсын алдарт байж Хүнсгийн ган жуулууны унган гадуу. За энэ өдрийн баяр цэнгэл наадмын Адуун сүргийн мандаа азрагны уралдааны өнгөж байгаа. Дархан уул аймгийн Шарын улс сумын Жүгдрийн их зөгийн хурдан хээр азраг харагдаж байна. За аман үзүүний одоо хурдан хонгор азраг бол 3 хоногийн өмнө Сэлэн аймгийн баяр наадамд түрүү магнат урдсан юм азраг байгаа. За Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын уяаж Ган догтгийн уяас уяаж уяас олгын таруулж энэ өдрийн баяр цэнгэл наадмын Адуун сүргийн мандаа азрагны уралдаанд хайргийн аман хүзүүн дээр гараад ирсэн байгааг үзэгчтэй охин харж байна. За ингээд тарийн далбан хажуугаар азраг орж ирж үндсэндээ хурдан Адуун сүргийн мандаа азраг 10 км-ийг одоо туулжээ. За хээр азраг бол Дөхөөрөм журналд үзүүрэн 3 азрагтай уралдаж байгаад 2 км-ийн уралдаан үзүүл бол хөтөлсөн хэвээрээ. За Дорнод аймгийн Цагаан Овоо сумын Монгол улсын алдарт байж Хүнсгийн ган жуулууны унган гадуу Жүгдрийн их зөгийн хурдан хээр азраг бол хөтөлсөн хэвээрээ Цагаан Хөвгийн Хөдөр бат уяаж бол одоо уяас алганд харуулж байгаа. За Сэлэнгийн баяр наадамд одоо 3 хоногийн өмнө түрүү магнат урлаа давхар уяагаар одоо Шарын голын баяр наадамд мордсон хонгор азраг амын үзүүн дээр хэвээрээ бол Содон цог манлайн унган гадуу Эрдэнэ талайн Дэмрэл самбуугийн хүрэн халзан азраг хайргийн 3 дээрээ. За үзүүрэн 3 азраг бол үндсэндээ нэлээд ховцсон байгаа харагдаж байна. За Логшрын зэтэн содон уяач энэ уяас олгонд харуулж байгаа Сэргэлэн Дархан уул аймгийн Шарын улс сумын Одгөрлийн хурдан хээр азраг 10 хэдийн азрагыг хөтөлсөн байгааг үзэгчтэй охин харж байна. Энэ өдрийн баяр цэнгэл наадамд 46 дугаартай мордсон байгааг үзэгчтэй охин харж байгаа бах. За түүний ард дээр явж байгаа энэ бор азраг бол шүдлэн дааганда сумынхаа баяр наадамд хайргийн 3 дурдлаад шүдлэн хязаалан дараалан одоо сумынхаа баяр наадамд түрүү магнат урдсан Дархан уул аймгийн Шарын улс сумын уяаж Ганбаатарын амар санаагийн хурдан бор азрагаа. За Ганбаатарын амар санаа гэдэг залуухан уяаж хэдхэн хоногийн өмнө бор азрагаа уяжтай холбооныхаа 10 жилийн өн баяр наадамд түрүү магнат урдлуулснаа сумын алдарт уяжийн болцлыг хангасан ийм уяаж байгаа. За хэдэн азраганд бол хамар цагаан хүрэн азраг ороод ирсэн байгаа харагдаж байна.
За дахин уул аймгийн Шарангол сумын уяач энэ гурван газарганы дунд явж байгаа мегмөргөө хурдан хээр азраг 13 газарганы дунд явж байгааг үзэгч та бүхэн талдан гарч байна. За Шаранголын мегмөр гэдэг хүн бол одоо насаараа морины сүүл боож хусуур сойж одоо бүсэлсэн юм уяач байгаа. За энэ хэдэн газарганых нь өнгөн дээр хамар цагаан хүрэн газар гараад ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. Сэлэн аймгийн Жавхан сумын уяач гаммуудын гам төгсгийн хурдан хамар цагаан хүрэн газаргыг өнөөдрийн баяр нааданд 11 настай анх хоёрын бүрэн төгсгөө онж хордлож байгаа. За гам мулд гэдэг хашир уяачууд цэгмдийн сэнгэл манлайн хурдан хүрэн газаргыг их хурд 8 уралдаанд адуунаас нь битүүмөр шинжиж авч ууж их хурд уралдаанд хайрагдуулсан ийм одоо таттай сайн уяач байгаа. Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын унган хурдан халдсан бор дахин уул аймгийн Франц хоёроо гэж олон өмнө алдарсан Даваас мөнгөн 60 сагны хурдан халдсан борыг Сэлэнгийн баяр наадам 4 магнат хурдуулсан ийм одоо сайн уяач. За хоёр бор азар бол одоо дахин уул аймгийн Шарангол сумын уяндараас мордсон бүрүүжилгэн төгсөртний бор азар болон Гамбатрын амар санаагийн бор азар хоёр холбоотой явж байна. За зөвдөл рүү гамны жоохон ханараа буцаа хоёр бор азарган дээр очиж байгаа Төв аймгийн 100 мод сумын уяач Тогшрын зэтэн содны уяа сэлгэн таруулж байгаа Шарангол сумын одгөрлийн хурдан хээр азраг хайргийн 5 руу орж ирлээ. За ингээд одоо Шарангол сумын хурдан адуун сэргийн мандаа азарганы уралдаан бол үнэнгүй одоо шимтэй үзүүчтэй уралдааныг үзүүж өмнөний хоёр азарган дээр манай зурлаж ирэхэд байран солигдчихээ. За 3 хоногийн өмнө Сэлэн аймгийн баяр наадамд Тодмогны торгон жолоо өргөөссөн Шарангол сумын чулууны отон мэрийн хонгор азарга одоо хөтөлсөн байгаа бол Жүвдрийн хөгцөгийн хээр азарга амын үзүүн дээр гарч үзүүрээ хоёр азарганы байр солигдсон байна. За түрүү амын үзүүрний хоёр азаргууд үнэнгүй хол тасарсан байгааг манай зурлаач үзэгч та бүхэнд харуулж байна. За хоёр азаргууд өнөөдрийн баяр наадамд хоорондоо уралдлаа. За мөн одоо манлайлагчийн машин манай телевизэн машинтай л одоо нэг уралдах шиг боллоо доо. За 3 4 5-ын азаргууд одоо дохоо ороогоод орж иж байгаа мчиг үзэгч та бүхэн харж байна. За нэг жоохон тасалж дээ. За 3-ын азаргууд дохоо ороогоод орж ирэхэд халзан азарга хэвээрээ Монгол улсын тод манлай Завхан аймгийн Цэцэн улсын Монгол Бэлгэрэнгийн содон зөв манлайн урган адуу. За 2017 оны Сэлэнгийн одоо улсын хойд бүсэд хязгаалan үрэ төрөө магнат урдсан Дэмгэр самбагийн хүрээ хангалзан азарга. За Гамбатрын амар санаагийн бор азарга. За энэ одоо хээр азарга орж ирсэн бол бүрвжилийн төгс эрдний бор азарга орж ирж байна. За араас нэг сайхан буурал азарга ороод ирсэн. За энэ эддэг манай зурлаач урагшлах баха. За энэ дээр бол одоо нэг Туран хашаа өнгөрөөд үндсэндээ нэг 5 км-ийн уралдаан үзүүлээд одоо азарга барианд ордог байгаа. За Сэлэн аймгийн Баруун мөргөн сумын гэрэл чулууны хурдан хүрэн азарга араас 45 дугаартан орсон хүрэн азарга 10 хэдэн азарга өнгөрсөн бол түүний ард дээр шарж идэх минутэ мегмөргөө хурдан хээр азарга байна. За 10 хоног азарга сайн танигдж байна. За энэ хэдэн азарганых нь өмнө дээр бол хээр хүрэн азарга байгаа. Монгол улсын тод манлайч банзрагчин мэлэг дэмрэлийн унган буурал азарга энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан адуун сэргийн мандаа азарганы уралдааны 5 руу шургаж орж байгаа мчиг үзэгч та бүхэн харж байна. За арсан дуухан сайхан эзтэй арал жид сайтай ардгүй нэг ярилгаж уралдаг азарга багчнэ. Араас туулаад одоо үзүүрийн хэдэн азарган дээр нийлж байна. За энэ бол одоо дахин уул аймгийн Шарангол сумын уяач Интвэгийн Оюнбаатарын хурдан буурал азарга байгаа. Монгол улсын тод манлайч бэлэг дэмрэлийн урган адуу дахин уул аймгийн баяр наадамд хоёр аригдсан хонгор сумын ойд мөн аригдсан ийм хурдан азарга байгаа. За ер нь бол одоо Шарангол суманд одоо ирсэн 6 насны морд бол үнэнгүй одоо Сэлэнг за мөн дээрээс нь одоо Төв аймгийн уяачид Дархан уул аймгийнхаа баяр наадамд тогтмол одоо өмнө дурлаж айраг түмэнд дурддаг чигшмэл хурдан азарганууд одоо морцсон байгаа харагдаж байна. За Гамбатрын амар санаагийн хурдан бор азарга эзэн уяач 10 хоногийн өмнө уяачтай холбооныхаа 10 жилийн баяр наадамд төрүүлээ сумын алдартын босдын хангуулсан одоо бор азарга нь явж байгаа бол түүний ард дээр нь Оюнбаатарын хурдан буурал азарга. За буурал азарганы ард дээр улаан комбинцөдөө хүүхд унжуулж байгаа хүрэн азаргууд энэ өдрийн баяр цэнгэл наадмын азарганы уралдаанд нэгэн араас одоо туулж гарч ирсэн Сэлэн аймгийн Баруун мөрөн сумын гэрэл чулууны хурдан хүрэн азарга болон аларын хэдэн азарга нийлж яваад урагшиллаа. За энэ бол одоо 3 4 5 6 7 8-ын азарганууд байна. За үзүүрэн 3 азаргууд одоо үндсэндээ садсан. За энэ нүрээд бол одоо Тарийн талбай өнгөрөөд урдан азарганы уралдаан нэг үзүүрийн 4 км-ийн уралдаан өртөж явах шиг харагдаж байна. За дахин уул аймгийн Шарангол сумын зам бол одоо морид авахд бол нэлээд л одоо бата сааттай энэ зам байсан. За үзүүрлэг бол алсуурхан уралддаг, алсуурхан өксүртэй моридын бас тамир тэнхэг их одоо сорьсон энэ замтай байлаа. За ингээ хээр азарга бор азаргийнхаа өмнө дээр гарч ирлээ. За битүүн нэмнэтэй бор азарга бол Шарангол сумын хоккейн шигшээвагийн тамирчин сумын алдарт байж Гамбатрын амар санаагийн хурдан бор азарга болон Энэтвэгийн Оюнбаатарын буурал азарга гэсэн азаргаанууд гарч иржээ. За Төв аймгийн 100 мод сумын Тогшрын зэтэн содны уяа сэлгэн таруулж байгаа Шаранголын од гэрлийн хээр азарга гарсан цагаас нэг тархины 5 азаргатай уралдаад 4-ын байраа хатгалсаар 4 дээр явж байна. За азарганы уралдаан бол нэг аргагүй нэг сайхан уралдааныг үзүүлж явж байна.
За гурал азарга бол араас туулаад 3 азарганы ардыг дохоод ирсэн. За ингээд манай зурлаач үзүүрийн хэдэн азарган дээр очих нэ. Ас урган өгсөд бол эндээс барайд одоо тун орцсон байгаа да. За халдсан азарга бол одоо симби дээр гарч ирээ. Хачин сайхан хүүхэд нь одоо дараад уралдаж байгааг харагдаж байна. За 17-нд улсын хойд бүс засгийн газрын тогтоотой улсын бүсийн уралдаанд хойд бүс Сэлэн аймаг зохион байгуулагдахад хязгаарлан үрээ төрүү магнат урдсан ийм хурдан адуу улсын бүсийн уралдаанд төлөвлөсөн халдсан азарга энэ өдрийн байр наадмын азарганы уралдааны айргийн 3 дээр гарч ирсэн. За Монгол энэ бол одоо Монгол улсын тод мамлаа яаж бэгцрэнгийн сутан цог мамлагийн урган адуу за Эрдэнэтлэн Дэрмрэ самбогийн хурдан хадсан азарга бол өмнөний 2 азарганы байр солигдоогүй байна. За хонгор азарга бол одоо хөтөлсөн хэвээрээ. За ер нь л одоо нэг 2 жиг солбоо шунагдуухан дахилтай ийм азарга баг чинь. За харин тэр азарга бол Дорн аймгийн цагаан уусмын Монгол улсын алдарт байж Гүнсгийн ган чулууны урган адуу байгаа. За жүгдрийн их цогийн хурдан хээр азарга энэ өдрийн байр сэнгэл наадам цагаан хүүгийн Хөдрөвбат уяж уясалганд харуулсан мам үзэн дээр явж байна. За өмнөний хонгор азарга 3 хоногийн өмнө одоо Сэлэн аймгийнхаа байр наадам түрүү магнат урдсан. За Дорн аймгийн Баян Төмөн сумын харьяат Дорнодын хаан банкны захирал Төмөн насангийн урган адуу Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын Гам нөхтрийн уясалганд харуулж байгаа Дархан уул аймгийн Шарангол сумын уяа Чулууны Отгон баярын хавчиг хонгор азарга энэ өдрийн байр сэнгэл наадмын Адуун зүргийн мандаа азарганы уралдааныг 2 жиг хатгсан хэвээрээ хөтлөлөө. За халдсан азарга Сэлэнгийн баяр наадам түрүү магнат урдсан морцсон наадам болгондоо ер нь айраг түрүүнд урдалж уйсан эзэн уралдаан чүгүүд нэр дээр морцсон хүнийхээ итгэлийг нь алдаж үзээгүй юм азарга. За ингээд одоо ер нь улсын үзүүрлөө ороход үндсэндээ нэг 2 км-ийн уралдаан үлдсэн хонгор азаргыг хүүхэд нь хөдлөглөө. За өнөөдөр хонгор азарга өмнөхүүд хүртэлгүй хурдан багчнэ. За хүүхэд хөдлөхөд одоо ярастал тарлаад үзүүрийн уралдааныг үзүүлж байна. За хээр азарга бол Дорнодын цагаан хүүгийн Монгол улсын алдарт байж Гүнсгийн ган чулууны урган адуу Дархан уул аймгийн Шарангол сумын жүгдрийн инцгийн хурдан хээр азарга амун хөдлөн дээр явж байгаа түрүү магнат хурдан ирж орж байгаа хонгор азарганы тактик манай зурлаач харууллаа. За өнөөдөр бол нэг 4:30 тэнийгээд нэг сарвалц тарлаж явах ч нэ. За энэ хонгор азарга давхар уяагаар одоо Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын ойн баяр наадам мөн одоо түрүү магнат урдсан. Ер нь одоо нэг 2-3 өнжөө ойрхон өнжөн дээр одоо 2-3 том наадам түрүү магнат урдсан. Энэ жилийн хувьд бол этгээд урдан байгаа юм азарга. За сарттай хонгор азарганы түрүү магнат орж ирж байгаа тахилыг үзэгч та бүхэнд манай зурлаад тоссон камераас харууллаа. За Дархан уул аймгийн Шарангол сумын Чулууны Отгон баярын хавчиг хонгор азарга 3 хоногийн аймгийн Шамдал сорхиодоо Дархан уул аймгийн Шарангол сумын угуул Чулууны Отгон баярын хонгор азарга төрүүлэнгээр тод магнат торгон жолоо өргүүллээ. Сэлэн аймгийн баяр наадам түрүү магнат урдад давхар уяагаар ирж байгаа. За амун үзүүн Дорн аймгийн цагаан уул сумын угуул Монгол улсын алдарт байж Гүнсгийн ган чулууны урган адуу Дархан уул аймгийн Шарангол сумын угуул цагаан хүүгийн Хөдрөвбатын уясалганд дарж байгаа жүгдрийн их цогийн урдоо хурдан хээр азарга амун үзүүн дууссан зурдатлаа. За айргийн 3-аар Дархан уул аймгийн хонгор сумын угуул аймгийн алдарт байж Эрдэнэтлийн Дэмрэ самбогийн хурдан халдсан азарга айргийн 3-т ирж байгааг за Тод Имэр Entertainment-ийн зураглаач Оюнбаатар туссан амраас үзэгч та бүхэнд харуулж байна. За ингээ халдсан азарга бол ерөөхдөө бол айргийн 3 дээр хэвээр юм байна. За 4-өөр бол одоо Дархан уул аймгийн Шарангол сумын угуул Нацаг дөржин алтан зүгийн хурдан буурал азаргатай айргийн 4 дээр явж байгааг үзэгч та бүхэн харж байна. За хурдан азарганы уралдааны айргийн 5 дээр бол одоо хурдан хээр азарга бол одоо явж байгаа харагдаж байна. За энэ бол одоо Дархан Төв аймгийн 100 мод сумын угуул Логшрын Цэдэн содны уясалганд дарж байгаа Од гэрлийн хурдны хээр азарга дуустаас одоо 5 азарга улсын үзүүрлөө орж ирлээ. За энэхүү Дархан уул аймгийн Шарангол сумын түүхэн яруу алдар 60 жилийн өнхөр хатны хурдан азарганы уралдааны айргийн 3-т Дархан уул аймгийн хонгор сумын яриад аймгийн алдарт уяаш Эрдэнэтлийн Дэмрэ самбогийн хурдан халдсан азарга айргийн 3-т урдаллаа. За айргийн 4-оор Дархан уул аймгийн Шарангол сумын яриад Насаг дөржин алтан зүгийн уясалганд дарж байгаа Энх Туяагийн Оюнбаатарын хурдан буурал азарга айргийн 4-т урдсан болоо. За айргийн 5-аар одоо орж ирсэн азарга бол өнөөдрийн байр наадмын хурдан азарганы уралдааны Төв аймгийн 100 мод сумын угуул Од гэрлийн хурдан хээр азарга айргийн 5 тус урдаллаа. За хурдан азарганы уралдаан одоо шимтээ сайхан болж өнөөдрийн их байр наадмын хурдан азарганы уралдааны 6-гаар Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын угуул Мөнх багны уясалганд дарж байгаа Гэрэл чулууны хурдан хүрэн азарга одоо 6-гаар хурдалж байгаа харагдаж байна. За 7-гаар одоо өнөөдрийн байр наадамд одоо 7 номертой мордсон Шарангол сумын угуул сумын алдарт байж Ганбаатарын амар санаагийн бор азарга 7-гаар хурдалсан бол Наран хүүгийн амар уясалгангийн хурдан бор халдсан азарга 8-аар хурдаллаа. За энэхүү өнөөдрийн байр наадмын азарганы уралдаан бодлонгүй сайхан болж баримт орлоо. За баяр энэ санаанд сая хамаас дурдлаа. Наа сүрэг танилцахгүй та. Дархан уул аймгийн Шарангол сумын угуул жүгдрийн их цэг юм байна. За хээр азарганы хурдан яаж урдсан азарга вэ? Хээр азарга битүү азарга.
За нутгийнхаа 60 жил байд сайхан уралдаж хамаг зүгээр тавьхгүй. Ямар удамтай аз руу яриад. Энэ Дорн дэмгийн сахаа уус юм. Ганцуулын юм гаатах. Үсэн амжилт байна. Тийм гүнсний ганцуулын юм гаатах. Улсын алдарт биш. За нутгийн зам болондоо 60 жилийн баярын мэнд өргөн дэвшүүлье. Сайхан натараа. За баярлалаа олон сард руу. За баярлалаа. Та бүхэн ажилд амжилт хүсье. Азраа руу мөн хотлоо манай сүрэг хавцдаг. За би Тэнгэн баруун мөнсөн гандхдах юм байна. Тэгээ энэ манай ахын зэрэг хамаа. За. Утхан баяр гэдэг. Монгол азрын урд өмнө яажруулсан ямар удамтай азраг вэ? Хаян сая 3 хоногийн өмнө Сэлэнг аймагт төрүүлчихэд ирсэн. Тий олон аймаг суманд гол төрөөс азраг. Ямар удамтай азраг вэ? Энэ Доронтын хаан багнаас Төмөн зөө гэдэг ахын унгат. Тий. Өнөө жил хэдэн настай азраг вэ? Энэ жил хавчиг азраг. Одоо ингээ 2 дахь уралдааны хичэндэ. Тэгээ 2 дахь төрүүлээ л гэж. За энэ сайхан түүхтэй байгаа тэмдэглэж байгаа шарын голчуудад бас баяр наадмын цагаан бичлэг төвшөлтгүй та. За энэ үнгээ сайхан наадам болж байна. Тий тэгэл энэ шарын голынханд сайхан баярлалаа гэж хэлье да. За баярлалаа олон сард бүгд. За баяр үргийн сайхан наадмын салцаасраа хариг туртуулаа. Манаас дөрөв танилцахгүй та. За Сэлэнг аймгийн жохлон сумын аймгийн алдарт биш ган төгс гэж юм байна. За халзаасраа ямар удамтай урд өмнө яаж урдуус азраг вэ? Энэ халзаадраа дарханд одоо 2 жил төрүүлсэн. Тэгээд сая өнөө жил дархныхаа 60 жилийн үед айргийн 3 таквад тэгсэн амжилттай байгаа. Бүсийн наадам нэг төрүүлсэн. 17 оны Сэлэнгийн бүсний зал руу төрүүлсэн байна. За ямар удамтай азраг байна? Энэ Содном цэг манлагийн унгад одоо. Тэгээ дархны одоо Дэмбэр самбуу гэдэг ахын азар байгаа. Айн урд өмнө шарын голын энэ наадам дээр шарын гол дээр зурлаж юу? Уралж исэн. Зөндөө ирж уралж исэн. За энэ сайхан төгшөө тэмдэглэж байгаа шарын голчууд бас баяр наадмын сайхан бичлэг төвшөлтгүй. За одоо энэ сайхан нар хурдгширсэн сайхан ийм сайхан өдөр болж байгаа их баяртай байна. Тоос шороо бахта гоё наадам болж байна. За баяр үрг олон сард руу хүртээ. За шарын голынхондоо сайхан баярлалаа гэж хэлээ. За баярлалаа. За баяр үрг энэ сайхан наадамд спорт азраа хариг туртуулаа. Манаас дөрөв танилцахгүй да. Намаа Дархуул аймгийн Дахин сумын гэж Оюнбаатар гэдэг юм аа. Уугуул нутаг, Шарын гол нутагтаа ирж азраа харигдууллаа сайхан байна. Сэтгэл өндөр байна. За буурал азраг урд өмнө яаж уралдсан ямар удамтай азраг вэ? Энэ Дарханд 2 орцсон азраа юм аа. За Дарханд 2 ороод хонгорын ойгоор ам үзүүлсэн азраа. Энэ жил чинь нийт 7 таа азраг. Дарханд 9-ээр тавьчаад ирсэн. Энэ бэлэг дэмбэрл хуанлэр нь адууны өгшөлтэй. Би энэ Дархуул аймгийн Орхон сумын аймгийн алдарт байж Алтан сүх гэдэг хүнээс өрөөд Алтан сүх гэдэг хүнээс судалж авсан юм аа. Нодлоо судалж авсан. за энэ сайхан түүхтэй бол хэмжээ шарын голчууд бас баяр наадмын бичлэг төвшөлтгүй. За миний унган нутгийн ард түмэн түүхт айн баярын өдрөөр баярын наадмын баярын өдрүүдээр сайхан баярлаарай гэж хүсье. Тэгээд ад жаргал эрүүл ихийг хүсье да. За баярлалаа. За баярлалаа. Энэ төгшөөдөөс азраа харигдууллаа. Манаас дөрөв танилцахгүй да. Аа төв аймгийн 100 модсон иргэн логшрын тэтэн сотон гэдэг. За хээр азраг урд өмнө яаж уралдсан ямар удам гүшилтэй энэ жил хэдэн настай азраг вэ? Энэ жил хавчиг азар байгаа юм аа. За өмнө яаж уралдсан? Өмнө би ер нь битүү азар. За ямар удамтай азраг вэ? Энэ төв аймгийн сэргэлэн сумын унгал азар. Сэргэлэн сумын хэмж юм газар. Анаг гамбаа гэдэг хүний газар. Анаг гамбаа. За энэ шарын голын энэ наадмын сайхан зохион байгуулалт нь ямар хөө болж байна? Зохион Оо сайхан наадам болж байна. Сайхан наадам. За урд өмнө шарын гол дээр зурлаж юу? Үгүй ээ анх удаага л ирж байна. За баяр үргээ олон сар дээр хүртээ. За жаргалтай дэлгэрийг шиглэж Монгол наадам албан ёсоор гэсэн энэхүү үлэгц сайн өдөр
шарын голчид түүхэд 60 жилийнхаа баяр наадам тэмдэглэн өнгөрүүлж байна. 1962 оны уурхайчдын ардын депутатууд урлын шийдвэрээр шарын гол уурхайг төшөөлөн бий байгуулсан шарын гол сүмөдгөө 60 жилийн буруу төгөө үдэн өнгөрүүлж төр түмэн олноороо цэнгэн наадаж баярлаж байна. Буруу төгөөг тэмдэглэн өрүүлж байгаа нийт шарын голчууд та бүхэн Бенжигт бол дэлгэр сайхан наатаарай. За хөрчилөө энхүү Дархан уул аймгийн Шарын гол сумын 60 жилийн өнгө баяр наадмын хурдан соёлын уралдаан гарааны ногоон төхөөрөмжийн араас нэгэн зэрэг ирэхэд өнөөдрийн баяр наадам 51 дугаартай морцсон Дархан уул аймгийн Хонгор сумын уяач Баатрин сартаа хүрэн өрөө өнгөлөө гараад ирсэн бол Дорн аймгийн Цагаан хоо сумын онгод Монгол улсын алдарт байж гүнсгийн хан чулууны уяа солигонд харуулж байгаа Дархан уул аймгийн Шарын гол сумын онгод жүгдрийн их цогийн хурдан хар үрээ аман хүзүүн дээр гарч ирлээ. За энэ хар үрээ бол Монгол улсын алдарт байж гүнсгийн хан чулууны унган адуу Цагаан хоо сумын Чанамын овооны тахилга сэнгэл их баяр наадам соёлын уралдаанд түрүү магнат турталж байсан. За энэ өнгөн дээр явж байгаа хар үрээний за их нь бол одоо Сүхбаатар аймгийн Мөнххан сумын угуул олон түмний Юмбу хэмээн алдарсан аймгийн алдарт байж Насангийн бүрүү агсны одоо уран гүнээс одоо гарсан. За хайргийн гурав дээр Дархан уул аймгийн Дархан сумын уяач Баярмагнын Батбаярын шар халзан өрөө хайргийн гурав дээр гараад ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. Хайргийн дөрөв дээр нэг сайхан дэлтийн хүрээ гараадсан. Энэ бол одоо Дархан уул аймгийн Дархан сумын уяач Батбаярын урдан хүрээ байгаа бол аман хүзүүн дээр одоо Дархан уул аймгийн Дархан сумын уяач Эрдэнэ хөлгийн мөнх золбоогийн загал өрөө хайргийн тав дээр гарч ирлээ. За 6 дээр нэг сайхан хонгор өрөө гараад ирсэн. Энэ бол Дархан уул аймгийн Шарын гол сумын уугуул Эдэр хүүгийн урдан хонгор өрөө хурдан соёлын уралдааны 5 өрөөний ард өрөө 6 дээр гарч ирлээ. За арын хэдэн өрөөний өнгөн дээр 5 цагаан гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын уяачдын холбооны тэргүүн амар хэсэгнийгийн урдан 5 цагаан өнөөдрийн баяр наадмын соёлын уралдааны айргийн 5 арга өрөөний ард өрөө 7-8 бүрнээр урагшилж байгааг үзэгч та бүхэн харж байна. За арын хэдэн өрөөнийг одоо манай зурлаач харуулхад нэг сайхан алг өрөө, цагаан өрөө одоо явж байгаа харагдаж байна. За энэ бол одоо Сэлэн аймгийн сайхан сумын угуул Бэгзийн Түмэн баярын хурдан бор халзан өрөө арын хэдэн өрөөний өнгөн дээр явж байгаа харагдаж байна. За мөн Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Нэргүү Мөнхбаатарын ягаан өрөө гэсэн за бүгээн өрөөнүүд одоо нэлээд голцоохон өнгөнд гарч ирсэн одоо урагшиж байгааг мөн харж байна. Арын хэдэн өрөөний хамгийн ардлаас 2 дээр Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул хурдан их насны мордын уралдаанд хонгор мороо харигдв шар галзандаага түрүү магнат хурдлуулсан Бадралын хурдан хонгор 10 тамхтай хонгор өрөө мөн явж байгаа харагдаж байна. За үзүүрлүүл гүнсгийн анжуулын алдртын уяа солигонд харуулж байгаа энэ баяр наадамд хээр азаргаа аман хүзүүнд хурлуулсан жүгдрийн инг цогийн урдан зэрд хар хүрээ нь бол одоо өнгөлцсөн явж байгаа. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадмын урдан соёлын уралдааныг хөтөлж гисэн. За хаман хүзүүн хайргийн урал дээр гарч байгаа 5 цагаан шар галзан өрөө бол Дархан уул аймгийн Дархан сумын уяач Баярмагнагийн Батбаярын урдан шар галзан өрөө өнөөдрийн баяр наадмыг хөтөлсөөр одоо орж ирж байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэ одоо хошиг орох юм бол ерөөдөө бол одоо үзүүрийн хэдэн өрөө бол нэлээд одоо салчихсан байгааг үзэгч та бүхэн харж байгаа бах. За Дархан уул аймгийн Шарын голд бол одоо за хүн амынхан 60% нь одоо хаалгачууд за 10% нь казак ард түмэн гээд одоо олон ясны өлгий болсон түмэн олон чуулсан ийм сайхан нутгаа. Тэгээд түүхт 60 жилийн баяр наадмаа тэмдэглэн өнгөрөөж за өнөөдрийн одоо 2 өдөр зохион байгуулагдсан 6 насны мордын уралдаанд бүгд одоо тэг сайхан олон хүмүүс айраг төрөө хүрсэн ийм сайхан уралдааныг одоо зохион байгуулж байна. За ингээд соёлын уралдааны өнгөн дээр хар өрөө одоо хэвээр байх шиг харагдаж байна. За нэстэг камераар одоо манай зураглагч Оюнбаатар үзэгч та бүхэнд одоо толтон сайхан харуулж байна. За одоо энэ хошин өнгөрөөгөө Баянгор аймгийн Галууд сумын угуул Тод Химэр энтертайнментийн зураглагч Гамбатын нацаг дээр жогтож авд одоо хажуунаас тагнаа. За ингээд соёлын уралдааны үзүүр хэдэн уралдаан хэдэн соёлын одоо салахад гүнсгийн хан чулуун алдртын уяа солигонд харуулж байгаа хээр азаргаан аман хүзүүнд дурдсан
Жүгдрийн Эрдэнэ цогийн урдан хар соёлын одоо хөдөлсөн хэвээрээ. Хинтийн өндөр уусын нуруу Дархан хаан уулын хаан өвөрт 1962 онд үүсгэн байгуулагдаж 161 үдэж буй Дархан уулын аймгийн Шарын гол сумын түүхэн яриа болдор 60 жилийн өн их баяр наадмын урдан соёлын насны мордын уралдаан гарааны ногоонд хөрөмжний араас нэгэн зэрэг эргэжээ. За өнгөн дээр шарга халзантайгаа түрүү магнаа турлуулж хонгор их насаа айргийн дөрөв турлуулсан Бадралын хурдан хол одоо соёл нь мөн гараад ирсэн байгаа харагдаж байна. За мөн одоо нэг сайхан хүрэн алдсан соёлын дэргүүтэй өнгөний нэг 6 соёлын 10 хэдэн соёлонгоос тасарсан байгааг үзэгч та бүхэн харж байна. За Дорнод аймгийн Цагаан овоо сумын угуул Монгол улсын алдарт байж Гүнсэнгийн хан чулууны уяа солигийн тааруулж байгаа хурдан хар соёлын одоо өнөөдрийн баяр наадмын хурдан соёлынгийн уралдааны өнгөний 3 өрөөтэй гарч ирээд урагшлаа. За ингээ өнөөдрийн баяр наадмын хурдан соёлынгийн уралдааны өнгөн дээр 73 дугаартай морцсон сайхан шарга халзан одоо нөгөө 5 цагаан мөн үү? Биш байна. Энэ нөгөө шарга халзан өрөө одоо өнөөдрийн баяр наадманд морцсон байсан соёлынгийн уралдааны аман хүзэн дээр гарч ирлээ. За тэр цаагаар бас одоо Шарын хоолын уяан дээрээс морж ирсэн сайхан хүрэн одоо соёлын уралдааны айргийн 5 мөрний ард руу 6 дараа гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ нөгөө Пүрэв Баатрын загал гэдэг нь одоо гараад ирсэн Бат золбоогийн загал гэдэг нь одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ морин Сааран соёлын бол одоо золбоогийн урдан Сааран соёлын уралдааны үзүүрийн 7 соёлонтой нийлээд урагшлаа. За ингээ урдан соёлын уралдааны өнгөн дээр өнөөдрийн баяр наадманд тэг 59 дугаартай морцсон сайхан халзан соёлын гараад ирсэн байгаа харагдаж байна. За их насны мордын уралдаанд хонгор морон аригдуулж шарга халзантайгаа түрүү магнаа турлуулсан Бадралын хурдан хол одоо соёлын бол одоо өнөөдрийн баяр наадмын соёлын уралдааныг бас хөтлөө гараад ирсэн баг шиг харагдаж байсан. За 29 дугаартай морцсон сайхан хонгор үрээ өнөөдрийн баяр наадмын соёлын уралдааны 7-8 дээр явж байгаа харагдаж байна. За ингээд одоо ойртоод манай зурглаач одоо үзүүрийн хэдэн үрээг харуулах нэ. За 73 дугаартай морцсон шарга халзан үрээ бол өнөөдрийн баяр наадмын соёлын уралдааны аман хүзүүн дээр гараад ирсэн байгаа. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Баяр Магнагийн Баяр Батын урдан 3 өдний ширээтэй шандам дамагтай шарга халзан үрээ бол одоо аман хүзүүн дээр гараад ирсэн. За энэ бол одоо Баяр Магнагийн Баяр Батын урдан шарга халзан үрээ. За өнгөн дээрээ тэг 59 дугаартай морцсон сайхан халзан үрээ гарч ирээд хөтөлсөн хэвээрээ. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадманд тэг 59 дугаартай морцсон Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын угуул Мөнх насангийн урдан халзан үрээ хөтөлсөн хэвээрээ. За Баяр Батын шарга халзан үрээ аман хүзүүн дээрээ. За наагур 134 дугаартай морцсон нөгөө хүрэн үрээ гараад ирлээ. За энийг одоо мордж явахт нь бас манайхан ярьж байсан. Дархан уул аймгийн Дархан сумын уяач Баяр Батын урдан хүрэн үрээ нь одоо соёлын уралдааны 3-4 дээр гараад ирсэн байна. За хамгийн цаадал 71 дугаартай мордсон Монгол улсын алдарт байж Гүнсэнгийн хан чулууны уяа солонгонд харуулж байгаа урдан хар үрээ өнөөдрийн баяр наадмын урдан соёлын уралдааны айргийн 5 дээр. За ингээд одоо 5 соёлын ардл дээр 6 дээр золбоогийн урдан одоо загал соёл нь бол одоо гараад ирсэн байна. За 29 дугаартай морцсон хонгор соёлын өнөөдрийн баяр наадмын хурдан соёлын уралдааны 7 дээр гараад ирсэн. За энэ бол одоо Шарын голоос одоо мордсон эдэр хүүгийн урдан хонгор соёлын хурдан соёлын уралдааны 6 дээр 7 дээр гарч ирлээ. За ингээ өрхөдөө бол ер нь 7 соёлын одоо холбоод урагшилж байгааг үзэгч та бүхэн харж байна. За ингээ өнгөн дээрээ Дархан уул аймгийн Дархан сумын угуул Баяр Батын урдан хүрэн үрээ угуул наа талд нь Баяр Магнагийн Баяр Батын шарга халзан үрээ аман хүзүүн дээрээ. За Мөнх насангийн халзан үрээ айргийн 3 дээрээ. За түүний цаа талд нь 54 дугаартай морцсон нэг сайхан зээр дүрээ бас их соёлын уралдааны 4 дээр одоо гарч ирээд 4 үрээ олбож аваад урагшлаа. За 5 дээр бол одоо Гүнсэнгийн хан чулуун алдартын уяа солонгонд харуулж байгаа Дархан уул аймгийн Дархан сумын угуул Мөнх золбоогийн одоо хурдан Дархан уул аймгийн за энэ ч одоо өнөөдрийн баяр наадманд 71 дугаартай морцсон байсан байна. Тэг 71 зүгээр 71 дугаартай морцсон хар соёлын бол одоо Чамдан ногооны тахилга цэнгэлэх баяр наадманд түрүү магнад борлож байсан үзэгч та бүхэн санаж байгаа. За Сүхбаатар аймгийн Мөнхан сумын угуул олон түмнээ Юмбу хэмээн алдарсан Насангийн мөрөө агсны одоо унган гүүнээс гарсан одоо ийм үрээ. За ингээд соёлын уралдааныг 54 дугаартай морцсон зээр дүрээ хөтөж эхэллээ үзэгчтэй. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Домдвын Амар санаагийн хурдан шарга соёлын зээр соёлын байна. За уяа солонгын одоо Мигмарын Батбаяр одоо уяа солонгонд харуулж байгаа Домдвын Амар санаагийн хүрэн соёлын одоо хөтөлж эхэлсэн. За Батбаярын хурдан Баяр Магнагийн Батбаярын хурдан шарга халзан
соёлын одоо аман хүзүүн дээрээ мөнх насангийн хүрэн алдсан соёлын айргийн 3 дээрээ за 4 рүү одоо хар хүрээ орж ирсэн бол 5 дээр золбоогийн загал хүрээ 5 дээр за 6 дээр шарын гол сумын уяач шарын гол сумын эдэрхүүгийн хонгор бол одоо 5 6 дээр явж байна. За 7-гийн үрэг хамтдаа харуулъя. За 7 дээр өнөөдрийн баяр наадманд хонгор мороо аригдуулсан жүгдөр дөржин, жингэн дөржин, жигжил сүрэнгийн Бадралын хурдан хонгор үрээ орж ирлээ. За энэ хонгор үрээ бол өнөөдрийн баяр наадманд хурдан соёлын уралдааны 10 хатын бөөрөн дээр гарч ирээд одоо урагшил сар гадны 7-8-ын бөөрөн дээр гарч ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. За харин хэдэн соёлмууд одоо нэлээд хол байгааг үзэгч та бүхэн харж байгаа хаа. За энэ дэлгэцний харагдж байгаа хонгор соёлын бол одоо жигжил сүрэнгийн Бадралын хурдан хонгор соёлын бол үзэгч та бүхэн харж байна. Хосорва тамхтай хонгор соёлын өнөөдрийн баяр наадмын хурдан соёлын уралдааны 6 соёлын ард дээр 7 дээр гарч ирсэн байна. За ингээд энэ хүүхдүүд одоо шарга халдсан байгаа түрүү магнаа дурдуулсан хонгор мороо одоо айрагдуулсан бол өнөөдрийн баяр наадманд хурдан соёлонгоос 7 дээр гаргаж ирээд одоо урагшин шахаад явж байгаа үзэгч та бүхэн харж байна. За үзүүрөө хэдэн соёлын дээр ахиж очих уу? Арагшаа нэг суугаад одоо урагшлах уу? За энэ хэдэн соёлын бол одоо холбож аваад урагшлах нэ. За мөнх насангийн халдсан соёлын гарсан цагаас эхлээд одоо өнгөнд гарч ирээд исэн буруу тал руугаа одоо хадуурчих шиг болсон. За хүрэн халдсан соёлын одоо зам руугаа буцаж ороогүй юм шиг байна. За харин хэдэн соёлын харуулнаа. За үзүүрөө хэдэн 7-8 соёлын бол урагшаа гарцсан байгаа. За харин хэдэн соёлны өнгөн дээр нэг сайхан морин зөрдүрээ гарч ирээд одоо явж байгаа шиг харагдаж байна. За энэ бол одоо соёлын уралдааны 9 дээр явж байгаа гэсэн үг. За энэ зөрдүрийг одоо хэдүүлээ 117 дугаартай морцсон сайхан сартай зөрдүрээ өнөөдрийн баяр наадмын хурдан соёлын уралдааны 7-8 дээр явж байгааг үзэгч та бүхэн харж байна. За ард талд нь бор халдсан үрээ явж байгаа харагдаж байна. За энэ дунд саар үрээний ард талд нь одоо нэг сайхан хэр үрээ мөн явж байгаа харагдаж байна. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан соёлын уралдааны 10 хатын бөөрөн дээр Наранхуугийн амар эсгэлэнгийн хурдан халдсан үрээтэй тун төстэй үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За ард нөгөө мөнх насангийн хүрэн халдсан үрээ хадуураад буцаа замдаа ороод 20-ийн буцаагаар ороод ирсэн байгаа харагдаж байна. За энэ Юмбу хүрэн халдсан үрээ бол одоо мөнх насангийн хурдан Дархан аймгийн Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уугууд мөнх насангийн хурдан хүрэн халдсан үрээ одоо энд явж байгаа шиг байна. За үзүүрээ хэдэн үрээн дээр манай зураглаач очих нэ. За өнөөдрийн баяр наадмын хурдан соёлын уралдаан 30 гаруй соёлын бүртгүүлээд одоо гараараа явж өмчийг үзэгч та бүхэн харж байна. За энэ дэлгэцнээ өнөөдрийн баяр наадманд одоо 110 дугаартай морцсон сайхан зээр дүрээ явж байгаа харагдаж байна. За ингээд одоо шарга үрээ мөн одоо гараад ирсэн байна. Хонгор буурал үрээ мөн гараад ирсэн байна. Энэ одоо Гүнсгийн ганчлан галдартын уян дээрээс морцсон хонгор үрээ мөн байна. Дархан уул аймгийн Шарын гол сумын гол Яннангийн ташдэржийн сартай зэр дүрээ сая манай зураглаач үзэгч та бүхэнд харууллаа. За хоёр соёлын үрээ мордуулсан хонгор буурал үрээ нь одоо энд явж байгаа харагдаж байна. За энэ хэддэг нэг тогтоод энэ хэддэг жоохон тогтоо явчих. За ингээд хурдан соёлын уралдааны үзүүрээ хэд 10 гарнаар одоо багцаад явж байгаа хэдэн үрээнүүдийг харуулж байна. За энэ хэдэн үрээний өнгөн дээр 117 дугаартай морцсон Төв аймгийн Борнуур сумын уугуул Хишиг баатрын хурдан зээр дүрээ энэ хэдэн үрээнийхээ өнгөн дээр явж байгааг үзэгч та бүхэн харж байна. За түүний хартал дээр нь одоо хоёр сайхан саар дүрээ гараад ирсэн байгаа. За жоохон суугаад нь хөндөстөөдөг номерыг нь харчих юм бол энэ хэдэн үрээг энэ 4-5 үрээг л одоо зарлаад урагшаа явъя. За 115 дугаартай морцсон Дархан уул аймгийн Дархан сумын уугуул Баярагийн зогц сайхны уяа солонгонд харуулж байгаа Бэм сайхны бэм жаргалыг хээр үрээ наадлаар нь гарч ирлээ. За 65 дугаартай морцсон сайхан хүрэн үрээ одоо өнөөдрийн баяр наадмын соёлын уралдааны өмнө хэд үрээтэй гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ Шарын голын Нэргүүн мөнх хатрын зэр дүрээтэй тундастай үрээ авах шиг харагдаж байна. За ингээд одоо урагштаад үзүүрээ хэд үрээрээ ер нь очихгүй бол за энэ бол нэлээд олдчихлоо. За 39 дугаартай морцсон сайхан саарл үрээг бол одоо манай зураглаач үзэгч та бүхэнд харууллаа. Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Мегмарын Батбаярын хурдан саарл үрээ одоо энэ дунд мөн явж байна. За энэ хүрэн үрээ одоо хадуураад одоо тэр голоор орж иж явах шиг мөн харагдаж байх юм. За ингээд одоо үзүүрийн бараг 17-8 үрээвэл одоо бөөндөө шахуу урагшаа салчжээ үзэгчтэй. За ингээд одоо хурдан соёлын уралдааны 10 хэдэн үрээний өнгөн дээр бол Төв аймгийн Борнуур сумын уугуул Хишиг баатрын хурдан зээр дүрээ бол одоо хөтөлсөн хэвээр байгаа. За мөн дээрэс нь Дархан уул аймгийн Орхон сумын уяач Гэрэл чулууны хурдан
хол үрээн үрээн мөн одоо харагдаж байгаа харагдсан. За ингээ манай жолооч өргөжлөөд үзүүрийн хэд үрээн дээр очих нэ. За энэ хэд үрээнийхээ хамгийн харалт дээр юу 7-8 багцаан дээр жигжид сүрэнгийн Бадралын хурдан хонгор үрээн одоо хэвээр байна. За түүний урдтал дээр нь одоо гэрэлгүүгийн хурдан хэр хонгор үрээн одоо мөн явж байгаа харагдаж байна. Шарын гол сумын уяач. За ингээ үзүүрийн нэг 7-8 үрээ бол урагшаа одоо нэлээд зайтай өрцөн 10 хэдэн үрээ ер нь араас ирэхэд бас нэлээд хэцүүхэн болоод явчих шиг боллоо. За энэ хэдэн үрээ бол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан соёлынгийн уралдааныг гарсан цагаас эхлээд одоо бөөндө холбоод одоо үзүүрлүгэ салчглаа. За ингээд Дархан уул аймгийн Шарын гол сум үүсэн байгуулсны түүхэн яриа улиралд 60 жилийн он их баяр цэнгэл наадмын хурдан соёлын насны мордын уралдаан үзүүрийн одоо хоёр соёлын одоо тасарчихсан байх шиг байна. За ингээд энэ дунд явж байгаа энэ дөрвөн соёлонтойгоо зэрэгцээ явах зөв талд нь Батбаярын хурдан Шараг халдсан соёлын хурдан соёлынгийн уралдааныг хөтөлсөөр байна. За одоо айргийн 4 дээр явж байгаа гэсэн үг. За 5 дээр Монгол улсын алдарт байж Хүнсэнгийн анжуулууны уяа солигыг таруулж байгаа Шарын гол сумын угуул цагаан Жүгдрийн Эрдэнэ инх цогтын хурдан инх цогийн хурдан хар үрээн одоо гараад иржээ. За инх цог уяач бол одоо Шарын гол сумынхаа 60 жилийн ойн баяр наадамд бол одоо хээр хазарга аман хөгжөөнд хордлуулсан байгаа. За баяр хатын Шараг улсын үрээ, гэрэл хүүгийн хонгор үрээ 29 дугаартай. Түүний цаадалд нь одоо инх цогийн эдэр хүүгийн хонгор үрээ, инх цогийн одоо хар үрээ хүүхдэн дашир өргүүлээд одоо 4-5 дээр явж байгаа шиг байна. За хамгийн харийн хонгор үрээ бол одоо Бадралын хонгор үрээ гэсэн ийм 4 үрээ одоо энд явж байна. За ингээд хар үрээ одоо алсын мараа гიშтэл 2 жиг хатгаал одоо урагшиж байгааг л үзэгч та бүхэн харж байна. За үзүүрийн одоо нэг 2 үрээ бол одоо салсан хэвээр байна. За энэ дунд бол одоо 134 дугаартай морцсон хөрөн үрээ байгаа. Энэ одоо Батбаярын хөрөн үрээ. За өнөөдрийн баяр наадмын 134 дугаартай морцсон Дархан уул аймгийн Дархан сумын уяач Баярбатын хурдан хөрөн үрээ бол одоо айргийн 3 дээр хэвээр явна. За үзүүрийн 2 морин соёлон ер нь 10 хэдэн соёлонгоос холбож яваад харлаад холдох нэ. За Золбоогийн сар соёлон бол одоо буруу талтай байгаа. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан соёлын уралдааны одоо аман үзүүн дээр гарч ирсэн цаа талаараа хошин хөлгөөд гарч ирлээ. За манай жолоод нэг жоо холдохгүй хүүхдүүд маань бас морог хадуурах гээд байна гэж одоо хэлж байна. За ингээс хэрэглэн хүүхдүүд бол бас жолооч нартай бас харьцаад одоо явж байна. За ингээд Тод Тимэр Entertainment-ийн уран бүтээж хамт олон үзэгч та бүхэндээ дурдсан соёлын уралдааныг шууд дамжуулан үзүүлж байна. За эдэр хүүгийн хурдан 3 нүдний чандман тамгатай морин хонгор соёлын хурдан соёлын уралдааны 4 дээрээ 5 дээр Жүгдрийн Эрдэнэ инх цогийн хурдан хар үрээн одоо 5 дээр 6 дээр бол одоо Баяр Магнагийн Баярбатын хурдан Шараг халдсан соёлон бол одоо 6 дээр хэвээр байна. За ингээд энэ 6 соёлон бол 10 хэдэн соёлонгоос холдож ирлээ. За дундхан талд Симгэ дээр одоо Бадралын хонгор соёлон бол одоо 7 дээр яваад байгаа. За ингээд эндээс нэг 6 7 нэг 8 км явчих юм бол үндсэндээ бол одоо соёлон барайнд орноо. За энэ бол одоо хурдан Шараг халдсангаа түрүүн магнаа турдлуулж хонгор их насаа одоо айргийн 4-оор хурдлуулсан Жигжид сүрэнгийн Бадралын хурдан хонгор соёлон өнөөдрийн их баяр наадмын хурдан соёлын уралдааны за нэг 6 соёлынгийн ар дээр юу 7 дээр явж байгааг үзэгч та бүхэн харж байна. За хонгор соёлон бол өнөөдрийн баяр наадманд одоо Дорнод аймгийн Баян уул сумын угуул Монгол улсын тод мөнлөө Шөдөлмөрийн Баатар Даваг Дөржин Ганбаатар Төрсөндөө одоо Цэрэн Жимт хоёрын урган одоо Хос харва тамхтай хурдан хонгор соёлон 7 дээрээ за одоо нэг хүүхдэн дашуур эргүүлээл одоо дэм өгөөл одоо 7 дээр яваад байна. За юуг бас нэг тарлаад очимнаргаад одоо үзүүр хийдэн үрээн дээр очиж чадахгүй байгаад байна. За ингээд одоо өнөөдрийн их баяр наадмын хурдан соёлын уралдааны үзүүрийн 7 соёлон бол 10 хэдэн соёлонгоос бүр нэлээ холджээ. За энэ хэдтэйгээ ер нь урагшлахгүй нэлээ хэцүүхэн болоо явчих шиг харагдаж байна. За ингээд тарийн талбайн хажуугаар орж ирээд одоо 6 соёлон 3 хэсгээрээ тасарчихсан 7 дээр бол одоо Бадралын хонгор соёлон 7 дээр байгаа. За Бадрал уяач бол одоо нэг төрлөг нутгийнхаа ойн их баяр цэнгэл наадамд түрүү хайрагтай наадаж байгаа. Хонгор соёлон нь одоо 7 дээр гараад ирснийг үзэгч та бүхэн харж байна. За Дархан уул аймгийн Шарын гол сумын уул Жүгдрийн инх цогийн хурдан хар соёлын одоо 5 дээр хэвээрээ. За 6 сарын 8-нд одоо Дорнод аймгийн цагаан хоо сумын зохион байгуулагдсан Чандман ооны их баяр цэнгэл наадамд түрүү магнаа турдаж байсан. За энэ хар үрээ бол одоо 5 дээр гараад ирсэн. За 4 дээр бол одоо эдэр хүүгийн хурдан хээр үрээ нь бол одоо хонгор үрээ нь бол одоо 4 дээр гараад ирсэн байна. За Шарын гол сумын угуул эдэр хүүгийн хонгор үрээ бол одоо 4 дээр гараад ирсэн. За Дархан уул аймгийн Дархан сумын уяач Баярбатын хурдан
хөрөн үрээ нь өнөөдрийн баяр наадмын хурдан соёлын уралдааны хайргийн 3 дээр хэвээр байна. За Золбоогийн саарал соёлын бол хурдан соёлын уралдааныг бол одоо хөтөлж эхэллээ. За хамаа үзэн дээр Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Мегмарын Батбаярын уяа солигын таруулж байгаа Домдмын амар санаагийн хурдан зээр соёлын 2 жиг хатгаад урагшлаа. За энэ үл одоо өнөөдрийн баяр наадмын хурдан соёлын уралдааныг хөтөлж эхэллээ. За Довдонгийн амар санаа гэж уяач өнөөдрийн баяр наадманд одоо Төрлөг нутгийн ой баяр наадмын хамгийн хямралын нас одоо соёлын насны мордын уралдааныг зээр соёлын зөв талдаа хөтөлсөөр барайны зурхаар орж ирж байна. За ингээд одоо 2 морин соёлын хөтөлжсэн аман хүзэн дээр Дархан уул аймгийн уяач Батбаярын одоо хурдан хөрөн үрээ нь бол одоо аман хүзэн дээр гараад айргийн 3 дээр гараад ирсэн. За энэ 3 соёлын бол өнөөдрийн баяр наадмын соёлын уралдааныг араас нэг за нэг 40-60 метр бол одоо тасарсан байгааг үзэгч та охин харж байна. За араас бол одоо эдэр хүүгийн хонгор болон хүнсэнгийн ганчил дөрвөн чулуун алдартын уяа солигон таруулж байгаа жүгдрийн их цогийн хар үрээ хоёр бол хэвээр явах шиг байна. За араас нэг бөөндөө нэг хэдэн үрээ бас нийлж авч явах шиг харагдаж байна да. За харин хэдэн үрээний уралдаан бол сонирхолтой болох нь бол дамжиг голоо явчлаа. За үзүүрийн хэдэн үрээ бол одоо 2 морин соёлыг хөтөлсөн хэвээрээ. За Золбоогийн саар соёлынгийн наа талд нь бол одоо зээр дүрээ яваад байгаа. Энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Довдонгийн амар санаагийн хурдан зээр дүрээ. За зээр дүрээ бол одоо соёлын уралдааныг хөтөлсөн хэвээр одоо барайны зурхаар явж байгааг үзэгч та охин харж байна. За ингээд энэ 2 үрээ өнөөдрийн баяр наадмыг за нэг газрын тал руу арай орж амжаагүй хот л одоо хоорондоо холбож аваад урагшилчихсан. За хайргийн 3 дээр явж байгаа энэ азарган хүрэн соёлын бол одоо Дархан уул аймгийн уяач Баярбаттын хурдан хөрөн үрээ. За Баярбаттын хурдан хөрөн үрээ бол өнөөдрийн баяр наадмын соёлын уралдааны айргийн 3 дээр хэвээрээ. За ингээд хүлэг тэнцэж мэрэгт төрсөн хөх хангаан одоо энэ сайхан хөндийн зохион байгуулагдаж байгаа. Дархан уул аймгийн Шарын гол сумын 60 жилийн өнгө баяр наадмын хурдан соёлын насны мордын уралдааны үзүүрийн 2 соёлын одоо 2 жиг хатгаад одоо урагшилж байгааг үзэгч та охин харж байна. За ер нь одоо шимтээгийн сайхан уралдааныг бол одоо манай 2 соёлын үзүүлж байна. За Эрдэнэ үлгийн мөнх золбоо уяач одоо Дархан уул аймгийн Дархан сумын уяач Эрдэнэ үлгийн мөнх золбоогийн саарал соёлын аман хүзүүн дээр хэвээрээ. За одоо энэ тохоон дээр ер нь нэг жоохон үлдчихий дөө хэдүүлээ. За харин хэдийг энийг харуулъя. За аман үзүү түрүү аман үзүүний 2 соёлын бол урагшаа явуулсан. За хайргийн 3 дээр Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Батбаярын хурдан хөрөн үрээ өнөөдрийн баяр наадмын соёлын уралдааны хайргийн 3 дээр хэвээрээ. За хөрөн соёлын бол хайргийн 3 дээр хүүхэд нь одоо эргэж хараал одоо явж байгаа шиг харагдаж байна. За ард нэг ураг 78 үрээ холбож аваад тарлаа үзэгчтэй. За 78 үрээ бол одоо холбож аваад харалсан. Эдгээр хүүгийн хонгор үрээ араа эдгээр үрээнийхөө өнгөн дээр буюу айргийн 4 дээр явж байна. Сайхан азаргын шарга соёлын араас гараад иржээ. За хэдэн соёлын үрээнүүдийг одоо байр бол одоо солигдсон байгаа харагдж байна. Энэ хэдэн үрээний хамгийн харалттай нь Баяр Магнагийн Батбаярын шарга алзан үрээ, түүний цааталт нь Хүнсгийн ганжуудын алдартын уяа солигын таруулж байгаа жүгдрийн энх цогийн хурдан хар үрээ, түүний цааталт нь 117 дугаар орсон Төв аймгийн Борнор сумын угуул оюуны Хишиг баатрын зээр үрээ. За түүний нааталт нь бол одоо хонгор үрээ яваад байгаа. Тэр хонгор үрээ бол одоо Бадралын хурдан хонгор үрээ мөн гараад ирж байгаа харагдаж байна. За урагшлаад энэ хэдэн үрээтэйгээ урагшлаа явна. За эндээс нэг 5 км явах баг одоо соёлын барьаар ороход бэлэн болсон байна. За хурдан соёлын уралдааны 4 5 6 7 8 9 10 11 үрээнүүд бөөндөхөн гал гарсан уралдааныг үзүүлэхэндээ. За энэ хэдэн үрээтэйгээ хамт явна. За бөөн хэдэн үрээ өнөөдрийн баяр наадмын аль нь ч нэг 4 5 3 4 5 дээр одоо 6 гიშгэж магадгүй боллоо шүү. За энэ хэд ер нь хэдэн мэдээгээ ингэ явчих юм бол үзүүрийн хэдэн үрээн дөрөв одоо очиж магадгүй. За 2 үрээ үлдэхтэй аль эдийн гараа уужчихсан одоо сэлүүхэн байгааг л одоо үзэгч та бүхэн харж байгаа. За ингээд 29 дугаар доморцсон Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач эдэр хүүгийн хурдан хонгор үрээ хурдан соёлын уралдааны айргийн 4 дээр гол 149 дугаар доморцсон сайхан шарга үрээ өнөөдрийн баяр наадмын соёлын уралдааны айргийн 5 дээр гарч ирлээ. За энэ бол одоо Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн уяач Мэжид сүрэнгийн Баасан ташийн хурдан шарга үрээ байна. За энэ бол одоо Мэжид сүрэнгийн Баасан ташийн хурдан шарга үрээ өнөөдрийн баяр наадмын хурдан соёлын уралдааны айргийн 5 дээр гараад ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. За 6 дээр бол одоо 115 дугаартай сайхан хээр үрээ мөн орж иж байгаа харагдаж байна. За арын 2 үрээ хэдэн үрээний уралдаан ба шимтээхэн болох нэ. Дархан уул аймгийн Дархан сумын уяач Бям сайхны Бям жаргалын хурдан хээр үрээ бол одоо нэг 5 6 руу орж иж байгаа шиг харагдаж байна. За ингээд хурдан соёлын уралдааны үзүүрийн 2 үрээн дээр очлоо. За 2 үрээ бол өнөөдрийн баяр наадмыг
Өнөөдрийн хоёр баярын наадмын соёлын уралдааныг л одоо гарсан цагаас эхлээд үзүүр дуралдаад гараад хөдөлтөж байна. За энэ хөрөн өрөө бол одоо яг энэ даван дээр шүдлэн өрөө одоо түрүү магнат хурдж байсан юм өрөө байна. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Довдонгийн амар санаагийн хурдан хөрөн өрөө бол өнөөдрийн баярын наадмын соёлын уралдааныг хөтөлсөн хэвээрээ. За Эрдэнэ хэлгийн мөнгө цолбоогийн саарал соёлын бол одоо аман үзүүн дээр явж байгаа үзэгч та бүхэн харж байна. За эндээс одоо төмөн олон чуулсан буйнд толгой харагдаж эхэллээ. За үзэгчдүүд одоо нийлэн одоо томхон дурантай хэмээл хоёр хүрээний тахилыг бол одоо харж болохоор ийм сайхан ороод ирвэл одоо наадмын дэнжин байдаг. За ингээд одоо хоёр соёлын үзүүрдүү одоо уралдааныг үзүүлэхэд Амар санаагийн хурдан зээр соёлон 2 жилийн өмнө энэ даван дээр түрүү магнат хурдж байсан энэ удаагийн одоо соёлын насны мөрдөн уралдаан Дэгшөө наадмынхаа соёлын уралдааныг хөтөлсөөр одоо барайны зурхаар явж байна. За Эрдэнэ хэлгийн мөнгө цолбоогийн саарал соёлон за гарахт нь одоо уяач нь одоо таараад хэлж байсан саарал соёлын тэг 71 дугаартай морцсон байгаа шүү гэж. За саарал соёлон шилгээж байна. За ер нь энэ хоёр ч одоо уужуухан уралдах нэ. Саарал соёлын хувьд бол ер нь үнэхээр хурдан байгаа юм байна. За амар санаагийн зээр соёлын бол энэ даван дээр одоо өмнө төрүүлээд үтчихсэн байгаа. За ингээ өнөөдрийн баяр наадмын хурдан соёлын уралдааны үзүүрийн хоёр соёлын одоо шимтээхэн болж байна. За энэ хоёр бол өнөөдрийн баяр наадмын соёлын уралдааныг зээр соёлын зүйдэлтэй хөтөлцөгсөн Эрдэнэ хэлгийн амар санаагийн саарал соёлын бол аман хүзүүнээр гараад ирсэн байгаа. За хурдан соёлын уралдааны түрүүн ам үзүүний хоёр соёлын за энэ хоёр хүүхчээр нь одоо гарсан цагаас эхлээд одоо өнгөнд гараад ирчихсэн 10 хэдэн километр л одоо хамтдаа явлаа. За энэ хоёр хүүхдүүд одоо хоорондоо бараг морин дээр буу халаад байх шиг л харагдаж байх юм. За энэ үзүүрийн хоёр соёлынгийн хоёр хүүхд хоёр соёлон аль хэдийн ч одоо төрүүлж гар хөдлөхгүй л явж байна. За саарал соёлон анхаа шилгээлээ. За өнөөдөр ч үнэхээр арга үгүй уужууханд одоо явж байгаа юм байна. Эрдэнэ хэлгийн мөнгө цолбоо уяас Дархан уул аймгийн Дархан сумын мөнгө цолбоогийн саарал соёлон за хоёр жиг холмол за буруу талаар нь дайрлаа. За хүүхэд төлгөөг ухад л одоо зээр соёлон ерөөсөө нэг тавьчихгүй юм. Шоногдуухан тахилтаа үзүүр дээр ер нь зээр дүр энэ хоёрын уралдааг гал гарсан уралдааныг л үзүүлнэ. За амар санаагийн зээр дүр өнөөдрийн баяр наадмын соёлын уралдааныг хөтөлсөн хэвээр байна. За ер нь одоо машин жоохоо ойртонгууд угсаж хөдлөөд байх шиг харагдаж байна. За манай зурглаачийн дуранд бол одоо үзэгч та охин харж байгаа хаа. Ойртонгууд нь одоо уралдаан чүгтэн цаашаа гээл одоо хэвлэг нэг загинж байгаа харагдаж байна. За хэвлүүхэн одоо дурслагтай уралдаан ч хүүхэд одоо үзүүрийн уралдааныг саарал соёлын хоёр яаж уралдахыг хамтдаа харнаа. За амар санаагийн хурдан саарал соёлон зээр соёлон өнөөдрийн баяр наадмын хурдан соёлын уралдааныг саарал соёлонтой хамт холбоотой хөтөлсөөр одоо барайны зурхаар орж ирлээ. За одоо хурдан борны сэрвэний өндөр хэмждэг газрын яг одоо урд нь ирсэн байгаа харагдаж байна. За эндээс нэг одоо 2-3 км яваад одоо соёлын барайнд орноо. За хоёр соёлонгоос ер нь хоошоо бол одоо суугаад бол эргэж гүйцэтгэд бол одоо бэрх болсон. За ийм учраас бол одоо үзүүрийн хоёр соёлонтойгоо одоо зэрэгцээр байгаа л одоо барай руу орё. За буйн толгой өд одоо хоёр соёлон хөдөлсөн хэвээрээ эхэллээ орж ирлээ барай руу. За мөнгө цолбоо үеийн саарал соёлын бол одоо цааханд цаад талд нь буруу талд нь за зөв талд нь бол амар санаа үеийн одоо зээр соёлон байгаа. За ингээ хурдан соёлын уралдааны үзүүрийн хоёр соёлын уралдаан үзүүштэй сайхан болж барай руу орж ирлээ. За эндээс л одоо нэг 2 км яваад одоо шууд соёлын барайд орохч байна. За үзүүрийн нэг 5 км бол одоо дан өгсүр байдаг. За зэр соёлон 2 жиг хатгаа таралж гэлээ. Хүүхэд нь одоо амийг нь ангатлан татаад байгаа. За саарал соёлон зэр соёлон хоёрын хоорондох уралдаан ширүүхэн боллоо. За зэр соёлон ч үнэхээр сэлүүхэн байгаа юм аа. Саарал соёлон буруу талдаа хүүхэд гуйцсан, зэр соёлон хөдлөгсөн. Дархан уул аймгийн Шарын гол сумын уугуул Домнын амар санаагийн зээр соёлон Дархан уул аймгийн Шарын гол сумын түүхэн яриа болдорт 60 жилийн өмнөх баяр наадмын хурдан соёлын насны мордын уралдааныг хөтөлсөөр барайны зурхаар руу орж ирлээ. За хүүхдүүд одоо дуршлагтай уралдаанд саарал соёлон хөдлөгсний дараа нэг дарвж үзэл хоёр дээш нь дүүрж оролгоод үзүүрдөө оруулж байна. За энэхүү Шарын гол сумын гүйсэн байгуулагчны 60 жилийн өмнө их баяр сэнгэл наадмын хурдан соёлын насны мордын уралдааны түрүү магнат Шарын гол сумын уугуул өнөөдрийн баяр наадмын 54 дугаартай морцсон Довдонгийн амар санаагийн зээр соёлон төрүүлэн эрдэм Монголыг баясгаж Мегамарын мат өөр уяач өнөөдөр магнагийн хагартал баярлах нэ. За аман хүзүүн Дархан уул аймгийн Дархан сумын уяач Эрдэнэ хэлгийн мөнгө цолбоогийн хурдан саарал соёлон аман хүзүүн дурдаллаа. За хэргийн 3 4 5 соёлын ерөөдөө бөөндөө шахуу байгаа.
За дөрөв рүү ч одоо хээр соёлон ч одоо ороод ирчихсэн байгаа юм шиг харагдаж байна. Дархан уул аймгийн Дархан сумын уяач Бям сайхны бям жаргалын хээр үрээ дөрөв рүү ороод ирсэн юм шиг харагдаж байна. За эдгэр хүүгийн хонгор соёлон байраа хадгалсан хэвээрээ. За хурдан соёлын уралдааны хайргийн гурав дээр Эрдэнэ хүүгийн хонгор соёлон байгаа бол Бям жаргалын хээр үрээ нь одоо зөвдөлтөө шарга үрээ нь бол одоо дунд талд нь яваад байгаа. За энэ шарга үрээ бол Улаанбаатар хотын Баян Зүрх дүүргийн уяач 149 дугаартай мордсон Мэжил сүрэнгийн Баасан дэшийн урд нь шарга соёлон байгаа. За үзүүр дээр аль соёлон дөрвж 6 тэгшгийг хамтаараа шарга соёлон хонгор соёлон хоёр холбоотой байна хүн холдуулж байгаа. За шарга соёлон зөв талдаа. За ингээ эдэр хүүгийн хонгор соёлон айргийн 3 дурдж шарга соёлон айргийн 4-оор хурдлаа. За шарга соёлон бол Улаанбаатар хотын Баян Зүрх дүүргийн уяач Баасан дэшийн шарга соёлон айргийн 4-т хурдсан болоо. Дархан уул аймгийн Дархан сумын уяач Бям сайхны бям жаргалын хурдан хонгор үрээ хээр үрээ нь одоо айргийн 5 дурдлаа. За Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Бадралын хурдан хонгор үрээ одоо 10 гаргаж хурдлж байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэ дэлгэцнээ харагдж байгаа хөрөн үрээ өнөөдрийн баяр наадамд гарсан цагаас эхлээ үзүүр хэдэн үрээд уралдаад байсан хөрөн үрээ мөн байна. За азарган үрээ өнөөдрийн байранд нь хурдан соёлын уралдаанд гарсан цагаас эхлээд 10-ын бөөрөн дээр хурдталсаар хагаад нэг 15-6 гаргаж хурдлж байгааг одоо үзэгч та бүхэн харж байна. За энэ үрээ бол өнөөдрийн байрны наадамд 65 дугаартай мордсон байх шиг харагдсан. Дархан уул аймгийн Дархан сумын уяач Аригчээгийн мөнхөдийн хурдан хөрөн үрээ нь орлоо. За харин хэдэн үрээг нэг харуулад одоо айргийн зэхэр гашаар байна. За харин хэдэн үрээ. За нэг 7-8 үрээ бол одоо холбоотой явж байгааг одоо үзэгч та бүхэн харж байгаа бах. За 5 цагаан одоо энэ дунд явж байгаа шиг харагдаж байна. Бор халдсан үрээ явж байна. За гарсан цагаас эхэлж өнгөнд уралдаадсан шарга халдсан Батбаярын шарга халдсан үрээ одоо мөн явж байгаа шиг харагдаж байна. За ингээ хурдан соёлын уралдааны 17-8 үрээг одоо үзэгч та бүхэн харж байна. За Наран хүүгийн амар баясгалангийн 5 цагаан гэж одоо халдсан үрээ өнөөдрийн байр наадмын соёлын уралдааны 10 гаргаж хурдлж байгаа харагдаж байна. Гүнсэнгийн ган чулуун алдртын уяа солонгонд харуулж байгаа Жүгдрийн их цогийн хар соёлон мөн 10 гаргаж хурдлаа. За өнөөдрийн баяр наадамд 19 дугаартай мордсон Дархан уул аймгийн хонгор сумын уяач Доржин гүвэгийн хурдан хул үрээ нь одоо мөн ороод явж байгаа шиг харагдаж байна. За энэ одоо гарсан цагаас эхлээ өнгөнд уралдаад байсан Батбаярын хурдан хөрөн үрээ нь одоо явж байгаа харагдаж байна. За үзүүр хэдэн үрээд одоо мөн чиг уралдаад одоо хошоо суух шиг болсон. За энэ Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Наран хүүгийн амар баясгалангийн 5 цагаан орж ирлээ 112 дугаартай мордсон өнөөдрийн байр наадамд 20 гаргаж хурдж байна. За энэ хүн үзэгч та бүхэнд айргийн зэхэр хашаанаас түрүүж харагдсан мордын эзний сэтгэлийг Тод Тиймэр Entertainment-ийн сэтгүүлч Баяр хүүгийн итгэл хүргэнэ. За Баяр үргийн санаад нь бүрээр аригтлууллаа. Манаас өөр юм зүйл. Оо намайг Сэлэнг аймгийн Хушаач сумын уяач Жагар дэрч гэдэг. За агаар үрийн хурдан мөн амжилтны яаж урдсан ямар гомтой үрээ вэ? Энэ Дархан уяач Жавхтан гэдэг манай нэг найзын унгай. Тий. Энэ олон орсон том жижиг наад. Амжилтаас нь дурдаад өгөө. Тодхон дурдвал тэгээд энэ чи Сэлэнгийн уяачтын холбоо сумуудаа ер нь бүх сумууд дээр төрүүлсэн баг та ер нь хойдлын сумууд бүгд сумууд төрүүлж үзэх сум гэж байхгүй. Хацны сумын хэлбэл ямар сум төрүүлсэн? Орхон сумд шүтлэндээ орхон сумдаа төрүүлжсэн хязгаалаа хушаа сумд төрүүлж шүтэн хязгаал орхондоо төрүүл соёлоо ахаа төрүүлсэн. Дараа л төрүүлсэн. За тийм л амжилттай та. Энэ жилийн үе дан уу юу давхар уу юу энэ жилийн үе таана. Энэ жил орхон сумдаа мод төрүүлчихээ гэсэн. Тий. За Баяр үрг олноо сард бүртэрэ. За Баяр үргийн сагнаатнаас зэлзэлгэр түрмөнд хурдан манай өөр танилцуулж байна. За би Шарын гол сумын хайрхны урд морь спорт өчтэй холбооны нарийн бичгийн дарга Батхүү гэж мөнэ. Зэр дөрөний удам өгчлэн хурдан яаж урдсаар вэ? За энэ зэр дүрэ Шарын голдоо бас хайрыг түрүү авч ирсэн. Энэ нутгийн унхаа дууга миний өдөө одоо сумын алдарт үеч соёл эрдэнэ унгаа дуу тэгээд нутгийнхаа 60 жилийн ойд хол сайхан төрүүлж нутгийнхаа зоолог сайхан баярлууллаа. За төрөлх сайхан ойгоо тэмдэглэж байгаа Шарын голчдын танд сайхан баяр наадам мэдүүлж шүү дээ. За ингээд нутгийн зан олон минь
зуншлаг сайхан байна. Дэнч сайхан хотооч сайхан наацгаагаараа гэчлээ да. За баярлалаа. Олон сар дээр хүртээрээ. Баярлалаа. За. Жаргалтай дэлгэрийг гიშгэлж Монгол наадам албан ёсоор гэсэн энэхүү үлэгц сайн өдөр шарын голч түүхэд 60 жилийнхаа баяр наадам тэмдэглэн өнгөрөөж байна. 1962 оны уурхайчдын ардын депутатууд урлын шийдвэрээр шарын гол уурхайг төшөлн бий байгуулсан шарын гол сүмөдгөө 60 жилийн буруу төгөө үдэн өнгөрөөж төр түмэн олноороо цэнгэн наадаж баярлаж байна. Буруу төгөө тэмдэглэн өнгөрөөж байгаа нийт шарын голчууд та бүхэн Бенж хотод дэлгэр сайхан наадаарай. Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай. Тууруу тусгаар тулгуур төрүүлсэн байгуулагчны 2231 жилийн ардын хувьсгалын түүхэн яриа улдар 101 жилийн Дархан уул аймгийн шарын гол сүм үүсэн байгуулагчны түүхт 60 жилийн их баяр наадмын ирээдүйн төмөн хурдандаа гарааны ногоон төхөөрөмжний араас ирэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн хурдан даахан насны мордын уралдаанд нийтдээ 60 гаруй дагавар түүсэн гарааны ногоон төхөөрөмжний ард нэгэн зэрэг игнэн зогссон. За сумын болон Дархан уул аймгийн онцгой хөдлийн ерхий газрын алба багчдууд одоо хурдан насны мордын уралдааныг эмх замбраатай зохион байгуулалттай одоо төхөөрөмжний ард ирэхэд бол одоо хамтран ажиллаж байна. За ингээ хурдан даагны уралдаан ирэхэд бол одоо тун орхон мөчүүлцэн. За жохонхоо одоо энэ хоёр өнөөдрийн баяр наадам зохион байгуулж байгаа 3 насны мордын уралдаанд зоржилоо. Шарын гол сум үүсэн байгуулагчны түүхэн яриа улдар 90 жилийн их баяр цэнгэл наадмын ирээдүйн төмөн хурдан даагны уралдаан гарааны ногоон төхөөрөмжнийхээ араас ган дөрвөн дугаараараа газар бөмбөрдөн газрын олыг дуулахаар нэгэн зэрэг ирэхэд хамгийн наадлаар нь сайхан шарга халзандаа гараад ирсэн байгаа харагдаж байна. За өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг Алагдаа шарга халзандаа хоёр гараад алагдаа шарга халзандаа хоёр гараад ирсэн байгаа харагдаж байна. Говьолтой аймгийн Баян улс сумын угуул Монгол улсын тод номлоо уяас Давгдэржин Ганбаатарын унган хос арва дамагтай Дархан уул аймгийн шарын гол сумын уяач Жигжид сүрэнгийн мадралын хурдан хоёр дааг нь холбоотой гарч ирээд явлаа. За шарга халзан даагуул жоохон суугаараа. Шарга халзан даагуул одоо өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг хөтөлсөн бол за сааралд гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ өнөөдрийн баяр наадамд одоо
Хээр шүдлэнгээ 5 турлуулсан алтан уяг уяачин уяа солигонд харуулж байгаа шарын гол сумын засаг дарга хам сүрэнгийн хурдан сааралдаа хурдан даагны уралдааны 4-5-ын багцаан дээр гарч ирээд урагшлаа. За үзүүрийн одоо арын хэдэн даагны өнгөн дээр жижиг сүрэнгийн материалын хурдан алаг дааг явж байгаа харагдаж байна. За гарсан цагаас эхлээд өнгөний хэдэн даагтай уралдаад ирсэн өнөөдрийн баяр наадамд 83 дугаартай марцсан алаг дааг 5-6-гийн буурин дээр гарч ирээд урагшлаа. За энэ алаг дааг бол Дархан уул аймгийн шарын орхон сумын уяач алгийн гэрэл чулууны хурдан алаг дааг байсан юм байна үзэгчтэй. Дан саран дэвсгэртэй Монгол бичгийн аав өсгөн тамгатай сайхан зээртэй гарч ирээд үзүүрийн хэдэн дааг руу очлоо. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд 120 хэдэн дугаартай марцсан юм шиг байна. За мөн дээрээс нь дан саран дэвсгэртэй дөлөн тамгатай 104 дугаартай марцсан Монгол жуухан хийстэй сайхан ногоон даагийг үзэгчтэй авхан харж байна. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд 104 дугаартай марцсан байгаа харагдаж байна. За 114 дугаартай марцсан Дархан уул аймгийн шарын гол сумын уяат Чойжимцэн Ганбаатарын хурдан бор дааг нь одоо энэ дунд гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ бол одоо Чойжимцэн Ганбаатарын хурдан бор дааг шиг дааг мөн баг шиг байна. За энэ хэдэн даагных нь хамгийн ардтал дээр нь одоо нэг сайхан хээр дааг гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ хээр дааг өнөөдрийн баяр наадамд 115 дугаартай марцсан юм шиг харагдаж байна. За манай зураглаач бол одоо хээр даагны тахилыг одоо үзэгч та бүхэнд харуулж байна. За өнөөдрийн баяр наадамд одоо 115 дугаартай марцсан 108 дугаартай марцсан хүрэн дааг энэ одоо Дархан уул аймгийн хонгор сумын уяас Лаалагын Батбаячрын хурдан бор дааг өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг цаагуур гарч ирээд хөтлөлөө. За хамгийн наадлаар бол одоо 115 дугаартай марцсан нэг сайхан хээр дааг байгаа. За энэ бол одоо Дархан уул аймгийн Дархан сумын уяач Жаргал сайхны Бэх хотын уяа солигонд харуулж байгаа Нэргүүгийн Жаргал сайхны хурдан хээр дааг байна. За ингээд Жаргал сайхны Бэх хотын хурдан хээр дааг бол өнөөдрийн баяр наадмын хурдан 10-аад даагны л одоо өнгөн дээр явж байгаа харагдаж байна. За үзүүрийн нэг 6 дааг одоо урагшаа гарч ирээд явлаа. За ингээд хурдан даагны уралдааныг үзэгч та бүхэндээ Тод Тиймэр Entertainment-ийн уран бүтээлч хамтулан Монгол их оронд яар шууд дамжуулан үзүүлж байна. За ингээд буян Тод Тиймэрийн пэйж утаснаар үзэгч та бүхэн одоо шарын гол сумын хурдан даагны уралдааныг одоо хүлээн авч үзээрэй. За Жаргал сайхны Бэх хотын хурдан хээр дааг нь одоо энд явж байна. Түүний сааталд нь одоо 104 дугаартай марцсан сайхан бор даагыг одоо бүртгэлээс үзэгч та бүхэн дараад хэлнэ. За үзүүр хэдэн дааган дээр манай жолооч яваад очоорой. За ингээ үзүүрийн нэг 4 5 6 дааг одоо урагшил холбоод урагшилж байгааг үзэгч та бүхэн харж байна. Баян хонгор аймгийн Галууд сумын угуул Ганбатын нацаг дээр зураглаж үзүүр хэдэн дааган дээр очлоо. За нэг өнөөдрийн 3 насны уралдааныг үзүүштэй сайхан уралдааныг үзүүлж байна. 58 дугаартай марцсан сайхан бор дааг үзүүр хэдэн дааг руу гарч ирээд жигжиг сүрэнгийн материалын шар галзан даагны ардтал дээр тоглоо. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд 58 дугаартай марцсан хонгор сумын уяач буян нэмхийн хурдан хээр даагна. За буян тогтхын хурдан бор дааг өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны айргийн 4 дээр гарч ирлээ. 3 дааг аман ангастай холбоод тарлаа. За цааталд нь 114 дугаартай марцсан Дархан уул аймгийн шарын гол сумын ариа Чойжимцэн Ганбаатарын хурдан сааралдаа өнөөдрийн их баяр наадмын хурдан даагны уралдааныг хөтөлж эхэллээ. Төв аймгийн Алтан булаг сумын угуул Гансүхийн Хадбаатарын унган адуу. За энэ жил 2 төрүүлж 3 дахь давхар уяагаараа шарын гол сумын 60 жилийн өнгө баяр цэнгэл наадам Чойжимцэн Ганбаатарын хурдан сааралдаа 2 дааг авч ирсэн саарал дааг нь одоо хурдан даагны уралдааны айргийн 3 дээр гарч ирсэн. За өнгөн дээр хос арва тамга нь одоо холдож нийлээд шарга халзан дааг нэг сарватал тарлаад үзүүр хэдэн даагныг хөтөлж эхэллээ. За арга үгүй хурдан дааг бол одоо өнөөдрийн шарга халзан дааг байна. За мөн 59 дугаартай нэг сайхан хонгор дааг өнөөдрийн баяр наадмын даагны уралдааны энэ хэдэн даагтайгаа яваад байгаарай. Аман хүзүүнээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За 59 дугаартай марцсан хонгор даагны одоо номерыг нь үзэгч та бүхэнд одоо бүртгэл дээрээ сараа мэдээлэл хүргэнэ. За жижиг сүрэнгийн материалын хурдан шар галзан дааг бол даагны уралдааныг хөтөлсөн хэвээрээ. За энэ шар галзан дааг бол Говьалтай аймгийн Баян уул сумын угуул Монгол улсын Тод Монлоо уяач хөдөлмөрийн маатар Давагдөржин Ганбаатарын унган адуу. За Дархан уул аймгийн шарын гол сумын хариат Мөнх хотын Цэрэн дамбын хурдан хонгор дааг даагны уралдааныг аман хүзүүнээр гарч ирлээ. За ингээд өнөөдрийн баяр наадмын туухад номтой зуузаа тамгатай хурдан хонгор дааг бол одоо аман хүзүүнээр гараад ирсэн. Засаг даргал хам сүрэнгийн хурдан шарга дааг айргийн 3 дээр гараад ирсэн. За ингээд ойртоод одоо үзүүрийн 4-5-ын даагыг л одоо манай зураглаач үзэгч та бүхэнд харуулж байна. За даагны уралдааныг үзүүштэйхэн сайхан болж байна. За эндээс одоо нэг 6-7 км яваад хурдан дааг барайнд орноо. За энэ хойлыг өнгөрч юмэл ерөөдөө
5-6 км-ээр одоо дувтан одоо өксүрд уралдана. За шарга халзандаг өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг хөтөлсөн хэвээрээ. За Бадрал уяачид одоо тэгшэн баяр наадамдаа дааг төрүүлэх юм бол 10 жил одоо нэрээ дурсагдах ийм одоо түүхэн цоонд нэрээ бичүүлнэ. За ингээд одоо хурдан даагны уралдааны айргийн 3 дээр бол одоо сааралдааг гараад ирсэн байгаа. За бордааг өнөөдрийн баяр наадамд айргийн 5 дээр тонгос игээл одоо урагшилж байгаа харагдаж байна. За үзүүрийн уралдаан ер нь үзүүштэй сайхан болох нь бол одоо дамжиггүй юм. За нүндэг харваачин татаа тавьсан сум шиг шарга халзандаг өнөөдрийн баяр наадмын даагны уралдааныг хөтөлсөн хэвээрээ. За бүх ард түмний сертификат наадамд одоо харавсан сум булгана банд нь онож Монгол улсын мэрэгэн цолыг хүртэж байсан. За лусан дэшгөө мөн одоо 1951, 55, 1961, 63 онуудад бас төрүүлж байсан. За энэ сумаас одоо Дархан уул аймгийн анхны аймгийн алдарт уяачдын нэг сумын хамгийн анхны аймгийн алдарт уяач. За давгийн Пүрүүд жалын хүү Тогтх Эрдэнэ Төгс Эрдэнэ гэж одоо залуу болоос 2000 хэдэн оны билээд Дархан аймгийн баяр наадам 5 насны мордол 5 хайрыг хүртэж байсан ийм одоо зайхан уяач өгдөг. За ингээд 5 даагны уралдааныг манай зураглаач 10 хэдэн дааг руу нэг сууж харуулъя. За эндээс бол одоо 5 дааг 10 хэдэн даагнаас нэг 50-60 метрийн зайтай одоо тасарсан байгааг үзэгч та охин харж байгаа хаа. За 5 дааг ер нь холбож яваад урагшлаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг одоо үзүүштэй сайхан уралдааныг 5 дааг үзүүлсээр барайны зургаар руу явж байгаа юм шиг үзэгч та охин харж байна. За 6 дээр нэг сайхан хоёр даг гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ хоёр дагтайгаа холбоод хэдүүлээ урагшилнаа. 98 дугаартай морцсон сайхан хоёр даг өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны айргийн 5 даагны ард дээр 6 дээр гарч ирлээ. За энэ хоёр дагыг одоо хүрэн даг юм одоо өлөрцөн болохоор одоо зүвсэн сайн одоо мэдэгдэж өгөхгүй байгаа харагдаж байна. 98 дугаартай морцсон. За бүртгэл нь одоо нэлээд одоо энэ тэндээ байгаа учраас бол одоо хайж олоход нэлээд хүндрэлтэй байгааг л одоо үзэгч та охин ойлгож байгаа. За 98 дугаартай даагыг одоо бүртгэл дээрээс олдгүй. Бүртгэлийг нь одоо буруу хараад байж бас магадгүй юм. За айргийн 5 дагны ард дээр 7 дээр өнөөдрийн баяр наадам 149 дугаартай морцсон сайхан хүрэн бордоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ 149 дугаартай морцсон Баян Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Норуу Самбуугийн Батболдын урдан бор дааг нь гарч ирлээ. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадам 149 дугаартай морцсон Норуу Самбуугийн Батболдын урдан дааг нь одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. Бүртгэл дээр одоо алаг даг гэсэн байх. Энэ одоо номерыг солилцсон юм болов уу хүн болов. За ингээ бүртгэлээ дагаад бол одоо тайлбараа өгөө явчих. За 129 дугаартай морцсон гарсан цагаас эхлээд одоо нэг 7-8 бүрэн дээр яваад байгаа. Араасаа даага өртүүлэхгүй үзүүр хідэн дааган дээр ч бас түргэн давхад очихгүй байгаа. Энэ дааг бол Сэлэн аймгийн Орхон сумын уяач Баясагийн гэрэл чулууны урдан зэр дааг байна. За энэ бол одоо Сэлэн аймгийн Орхон сумын уяач Баясагийн гэрэл чулууны урдан зэр дааг нь байгаа харагдаж байна. За энэ одоо Батболдын алаг даг гэж одоо бүртгэл дээр байгаа 149 дугаартай морцсон бор дааг үзүүрийн 5 дааг руу ер нь очиж мэдгээр байрын одоо шоногхон дахилтай явж байна. 98 дугаартай морцсон аргагүй баараггүй 98 дугаартай морцсон бүртгэл дээрээс номерыг нь олж хардаг бай. За ингээд одоо энэ одоо хүрэн дааг бол өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны 6 дээр гараад ирсэн байгаа. За дохостой хүүхэд унчихсан хөглөөг нь боочсон халчин оюухан дахилтай хүрэн дааг хурдан даагны уралдааны 6 дээр хэвээр юм аа. За энэ хоёр даагаас үзүүрийн 5 дааган дээр бас ойртож байгаа шиг харагдаж байна. За ингээд одоо манай жолооч үзүүрийн 5 дааг руугаа нэг очиж харуулнаа. За ер нь нэг үзүүштэй ихэнх уралдааныг өнөөдрийн баяр наадмын 3 насны уралдаан бол одоо харууллаа. За Отхон баяр уяач бол одоо хонгор азаргаа бол одоо дөрвөн магнат дурлуулсан. За ингээд одоо 5 дааган дээр эргэж очих шарга халзан дааг нь хөтөлсөн хэвээрээ юм аа. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Жигжил сүрэнгийн Бадралын хурдан шарга халзан дааг Хосорва тамхитай шарга халзан дааг өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг хөтөлсөн хэвээрээ барайны зургаар орж ирнэ. За 114 дугаартай морцсон саарал даагыг за Чоогамбаа уяачийн хурдан хүрэн халзан морь Өвөр хангай аймгийн 900 суманд бол онцгой хурдан байгаа гэж дуулдаж байсан. За тэгвэл Төрлөг нутгийн 60 жилийн өмнөх баяр цэнгэл наадамд саардаг аман хүзэн дээр гарч ирсэн. За 59 дугаартай хонгор халзан дааг бол одоо өнөөдрийн баяр наадмын даагны уралдааны айргийн 3 дээр байгаа. За энэ бол одоо Мигмарын Батгуугийн хурдан хонгор даага Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Мөнх хотын Цэрэн бунтгийн уяа солигыг нь тааруулж байгаа. Мегмарын Батгуугийн хонгор халзан дааг хурдан даагны уралдааны айргийн 3 дээр гарч ирсэн бол цаагур нь 108 дугаартай морцсон хурдан
зээр дааг нь хിവэрээ юм аа. За энэ одоо 108 дугаартай морцсон зээр дааг одоо бүртгэлээс бас харж ихгүй байгаа. За өнөөдрийн байр наадмын хурдан даагны уралдааны хонгор дааг бол одоо Мигмарын Батгуугийн хурдан хонгор даагийг үзэгч та бүхэнд манай зураглаач одоо ойроос татаж харуулж байна. За хонгор дааг бол одоо өнөөдрийн байр наадмын айргийн 3 дээр гараад ирсэн Мигмарын Батгуугийн хонгор дааг. За хамын үзүүн дээр явж байгаа 108 дугаартай хүрэн дааг бол Баян хонгор Дархан уул аймгийн хонгор сумын уяач Лаалагийн Батөчрийн уяа солигонд харуулж байгаа хордон хүрэн дааг байна. За 9 настай Тэмүүлэн гэж хүү одоо өнөөдрийн байр наадмын зээр даагийг унсаар үзүүрийн 2 дагруу Тэмүүлсээр явж байгааг үзэгч та бүхэн харж байна. За Батгуугийн хурдан хонгор дааг бол одоо айргийн 3 дээрээ. За Сэлэн аймгийн Дархан уул аймгийн хонгор сумын уяач Лаалагийн Батөчрийн хурдан зээр дааг нь айргийн 3 дээрээ гэсээр дөрвөн дааг одоо 2-2-ороо холбож яваад барианы зургаар 4-5 км үлдсэн байгаа дөөдөө өгслөө. За өнөөдрийн одоо хурдан даагны уралдаан үзүүштэй сайхан болж байгааг үзэгч та бүхэн одоо харж байгаа бах. За ингээд ардын хөнсөлийн түүхэн яруу алдар 100-100 жилийн үндэсний их баяр наадам Дархан уул аймаг үүсгэн байгуулагч Дархан уул аймгийн Шарын гол сум үүсгэн байгуулагчны хурдан даагны уралдааныг Жигжиг сүрэнгийн Мадралын шарга халдсан дааг өнгөрсөн болов. За Налайх дүүргийн уяач Батуулдын дүлгөөний уяа солигонд харуулж байгаа цумын засаг дарга Там сүрэнгийн сааралдааг одоо аман хүзүүн дээр байгаа бол за айргийн гарууд дээр өнөөдрийн байр наадмын 108 дугаартай мордсон Дархан уул аймгийн хонгор сумын уяач Лаалагийн Батөчрийн хурдан зээр дааг нь аман хүзүүн дээр хിവэрээ. За Батгуугийн хонгор халдсан дааг бол одоо айргийн 4 дээр байгаа хүүхдэн даруйа дүүрч ороод нэг дэм өгж байна. За ирээдүйн төмөйг хурдан даагны уралдааны үзүүрийн 4 уралдааны дааг шимтэй сайхан болж байна. За 5-6-гийн даага нэг харуулнаа. Араас 58 дугаартай морцсон бор халдсан дааг одоо орж ирлээ. За энэ одоо үзүүрийн хэдэн даагтай одоо уралдаадсан бор халдсан дааг бол Дархан уул аймгийн хонгор сумын уяач Батбаатарын хурдан хонгор халдсан дааг байна. Баттөрийн хурдан хонгор халдсан дааг байна. За Хаян Хэрвагийн Баттөрийн хурдан бор халдсан дааг үзүүрийн хэдэн даагтай ирээ нийллээ. За бүртгэл дээр одоо сайн номер нь харагдаж өгөхгүй байгаа 98 дугаартай морцсон хөглөөг нь боосон хүрэн дааг айргийн 5 руу орж ирлээ. За Лаалагийн хонгор сумын уяач Лаалагийн Батөчрийн хонгор зээр дааг нь одоо үзүүрийн одоо хэдэн даагны ард дээр байгаа. За ингээд одоо манай жолооч бол одоо нийт нэг 7-8 дааг л одоо холбож яваад урагшиж байгаа шиг харагдаж байна. За энэ нантайгаа ерөөхдөө л одоо урагшлахгүй арын хэдэн дааг нь одоо нэлээд олон байх шиг байна. За ингээд одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын морь дагах зам бол одоо нэлээд одоо саад бартаатай байгаа учраас одоо замын цагааныг харж одоо үзэгч та бүхэндээ нэг хөдөлгөөн дүрсийг харуулах үүднээс манай жолооч нэг үзүүрийн хэдэн даагны ард дээр нь явж байгаа. Одоо удахгүй хажуугаар нь орно. За энэ дунд бол одоо яг замын хажуугаар явах нэлээд хуйлтай байгааг бол одоо үзэгч та бүхэн бас ойлгож байгаа хаа. За ингээд манай жолоочд одоо шарга халдсан дааг Лам сүрэн засаг даргын хурдан саарал дааг одоо үзүүрийн хэдэн дааган дээр одоо очноо. За энэ хамгийн ард явж байгаа 108 дугаартай мордсон Лаалагийн Батөчрийн хурдан зээр дааг өнөө өдрийн их баяр наадмын хурдан даагны уралдааны үзүүрийн 6 дааг холдсон 7 дээр явж байгааг үзэгч та бүхэн харж байгаа хаа. За энэ 7 дааг бол ер нь арийнхаа даагнаас л одоо нэлээд зайтайхан одоо салчхсныг бол одоо үзэгч та бүхэн харж байгаа. За ингээд манай жолооч нэг хэдхэн метрийн дараа одоо хурдан даагны уралдааны үзүүр рүү орноо. Энэ бол одоо Дархан уул аймгийн хонгор сумын уяач Лаалагийн Батөчрийн хурдан хонгорд зээр даагны давхлыг одоо үзэгч та бүхэн харж байна. За Тэмүүлэн гэж 9 настай хүүхэд он шурлуулж байгаа. За үзүүрийн 6 дааган дээр очихгүй юугүй одоо дааг барь руу орох нэ. За ер нь нэг дангацаа ууж амжаагүй байхад л одоо даагны уралдаан барь руу ороод ирчтэйгээд өвгчүүд маань одоо бариан дээр л одоо хүлээж тосдог. За ингээд хурдан даагны уралдааныг шарга халдсан дааг одоо хөтөлсөн яваараа барианы 6-аар уйлж өмчиг үзэгч та бүхэн харж байна. За сааралдаг өнөөдөр очиж нэг хэд сайхан уралдлаа хоёулаа холбож аваад одоо урагшиж байгаа шиг байна. 98 дугаартай хүрэн даагийн өнөөдрийн байр наадманд бүртгүүлч гэсэн бол одоо нэлээд зарлагдах байлаа. Батгуугийн хонгор халдсан дааг гарагшаа үлдлээ. За энэ бол одоо 5-6-гийн 2 дааг. За ингээд одоо үзүүрийн 4 дааг руу одоо манай зураглаач очиж байна. 58 дугаартай мордсон бор халдсан дааг бол одоо өнөөдрийн байр наадмын үзүүрийн хэдэн даагтай холбож яваад айргийн 4 дээр гарч ирлээ. За энэ бор халдсан дааг одоо нэг үлдмээр болоод одоо ард үлдснэ араас туулаад одоо үзүүрийн хэдэн дааган дээр ирж байна. За арга үгүй одоо нэг ясны хурдан хүлэг байна. За энэ хөрөн бор дааг чи өнөөдрийн байр наадманд 149 дугаартай мордсон байсан. Хурдан даагны уралдааны айргийн 3 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ бол одоо
Улаан Дархан уул аймгийн Шарын гол сумын ууш Норов самбуугийн Батуулдын алаг даг гэж одоо 149 дугаар дээр мордуулсан бор даг өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны айргийн 3 дээр гарч ирлээ. За ер нь нэг шоногдуухан нахилтаа 2 чихэн солбоод одоо үзүүрийн хитэн дааган дээр очиж уралдаж мэдмээр юм байна гэж яасан яга харахгүй айргийн 3 дээр гараад ирлээ. За боролцсон даагийн хүүхдэн шахсан хөвээрээ. За 2 даагтайгаа хэдүүлээ урагшилнаа. Эндээс нэг одоо километр яваад хурдан даагны уралдаан бариураа ороход бэлэн боллоо. За ингээд одоо манай цагдаагийн албан багшлууд хэвлэлийн машиныг л одоо дотгошоо оруулна. За ингээ манай зураглаж буцаад үзүүрийн 2 дааган дээр ирсэн. Говьалтай аймгийн Баян улс сумын Монгол улсын додмонлоо яач Хөдөлмөрийн Маатар Давуудөржин Амбаатарын унган хамгатай Монгол улсын манлайвч Пүрөвдөржин Алтан сүхийн уяа солигонд харуулж байгаа аймгийн зан Жигдс Цүрэнгийн Мадралын хурдан Осорват хамгатай шаргадаг хөтөлсөн бол Дархан уул аймгийн Шарын гол сумын уяа Чожимцэн Амбаатарын хурдан сааралдаг буруу талтан самбаа дэрэлчгсэн явж байна. За энэ 2 даган үзүүрийн километр шахуу уралдаан бол үндсэндээ үлдсэн байна. За сааралдагийн хүүхэд нь одоо дарваад хошоо өлгөж эхэллээ. За ингээд одоо чэжмээ илүү гарч эхэлсэн. За Өвөрхангай аймагт бол одоо хурдан алдсан морин энэ жил бол онцгой сайхан урдаж байгаа Чожимцэн Амбаатарын хурдан сааралдаг энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан даганы уралдааныг хөдөж эхэлж байгаа мөчийг үзэгч та бүхэн харж байна. За ингээ 2 даганы үзүүрийн уралдааныг үзэгч та бүхэн харж байна. За ингээд Төв аймгийн Алтан молог сумын угуул Ганц сүхийн Хадбаатарын унган адуу Дархан уул аймгийн Шарын гол сумын уяа Чожимцэн Амбаатарын хурдан сааралдаг болон аймгийн зан Жигдс Цүрэнгийн Мадралын хурдан шаргаалсан дагаар холбоотой тарлаа. За ингээ барины зурхаа дээр жохом алин дөрүүлж ихийг хамтаа харцгаая. За ингээ зөв талд нь Шарын голын Чожимцэн Амбаатарын хурдан сааралдаг дөрүүлж Жигдс Цүрэнгийн Мадралын шаргаалсан даг ам үзэн дурдлаа. Бордог ороод явсан энэ бол одоо өнөөдрийн баримт 149 дугаартай мордсон. Норов самбуугийн Батуулдын хурдан алаг даг 149 дугаартай мордуулсан бор даг энэ бүртгэл буруу ухаа ороо явчлаа. За ингээд айргийн 4-өөр одоо бор хатсандар 58 дугаартай мордсон байсан. Дархан уул аймгийн Хонгор сумын байж Баттарын хурдан бор хатсандар 43 айргийн 4 турдаллаа. За энэ нөгөө Шаран хатсан дааган 4 ам үзүүний нэгээр хурдсан Бадралын хурдан алаг дааг нь өнөөдрийн баяр наадмын даагны уралдааны 20 дээр одоо үлдэж байсан. Эргэж одоо Бадрас ихэд одоо 5 турдаллаа. За ингэснээр Жигдс Цүрэнгийн Бадрал уяа 2 дааган мордуулж нэгийг нь 4 дүүлж нэгийг нь айргийн 5 турдууллаа. За Бадралын энэ Батхуугийн хурдан хонгор хатсан дааг ороод явлаа. Араас нэг сайхан саардаг орж ирээд орж байгаа харагдаж байна. За Батхуу уяач өнөөдрийн баяр наадманд хонгор хатсан дааг нь гарсан цагаас эхлээд өмнө хэдэн дагтаа уралцаараад 10-ийн мөрөн дээр орж ирж байгаа харагдаж байна. За ингээд Шарын гол сум үүсгэн байгуулсны түүхэн яриа болдог 60 жилийн өмнөх баяр наадмын хурдан даагны уралдааны 10 гаргаж урдж байгаа даагнууд бариараа орж ирэхэд Дархан уул аймгийн Дархан сумын уяа 60 сайхны пикаптын хурдан хэрдэг 98-ийн багцаагаар хурдалж байгааг үзэгч та бүхэн харж байна. Гарсан цагаас эхлээд үзүүрийн хитэн даагтаа уралдаад байсан 129 дугаартай мордсон Сэлэн аймгийн Орхон сумын уяач гэрэл чулууны хурдан зээр дааг нь одоо энд явж байгаа харагдаж байна. За ингээд өнөөдрийн их баяр цэнгэл наадмын хурдан даагны уралдаан бодлоонгүй сайхан болж хорон шуусан нутгийн зон олныг баясгасан шинтэйхэн сайхан уралдааныг үзүүлж барайнд орлоо. За ингээд Тод Тимэр Entertainment-ийн уран бүтээл хамтлагийн шууд дамжуулалтад хамт исэн үзэгчтэй баярлалаа. Айргийн цэнхэр гашуураар очиж айргад төрүүлсэн даагны эзэдийн сэтгэлийг хуваалцъя. Олон газар нутгаас олон сайхан уяачд цугласан байна. Харваачд мөн цугласан байна. За Шаган 10 анхны тэмцээн маань өнөөдөр эхэлсэн. Сурын тэмцээн маань эхэлсэн байна. Ер нь эргэн тойрондоо бид нар 3 аймгийн 4 аймгийн одоо бараг 20 гаруй сумаас энэ одоо хүмүүс ирж одоо манай баяр наадамд оролцож байна. За дээрээс нь манай аймаг бас энэ дээр өндөр ач холбогдол өгж байгаа. Тэгээ бид нар бол одоо тал талаасаа ингээд цуглаад наадам бол сайхан дэлгэр болж байна. Тий. За ингээд Шарын гол сумын маань түүхт 60 жилийн энэ жил ингээд тохиож байна. За 60 жилийн баяр наадам бол өргөн дэлгэр сайхан болж байна. Нутгийн зон олон гадна дотны зочид төлөөлөгчөөр арвин ийм сайхан наадам болж байна. Нутгийн зон олон бас 2 өдөр сайхан дэнж хотод сайхан наадж байна. За энэ эхний өдөр бол 6 насны мордын уралдаан амжилттай сайхан зохион байгуулж өндөрлөлөө. За одоо маргааш үндэсний бүхийн барилдаан маань болон улсын алдар цолтой бас олон бүхчүүд ирж манай хойд зодглохоор ингэж хүрэлцэн ирж байгаа. Тэгэхээр түүхтэй маань бас цагаа гарч гисэн ивэж сайхан болж байгаа нь бэлгшээлтэй байна.